За бүгдээрээ өнөөдрийнхөө Zoom live уулзалтаа эхлүүлцгээе. Хүсэн хүлээс уулзалт өнгөрсөн 7 хоногийн хагас өдөр нэг хийсэн. Эхний дугаар нь явсан. Тэгээд цаашдаа 7 хоног болгоны лав гарагт 21 цаг болсон. Яг энэлийн сэдв зүйлийг сонирхдаг хүмүүсийн донд гоё юм яриа хийжээ гэсэн тогтоод байна. Тэгээд дангац бич бас айхтар юугаа яриад хамаг юм мэддэг юм шиг байгаад хаалбахгүй. Та хэд мань гэсэн өөрсдийн гоё сурсан мэдсэн зүйлүүдийг энэ сүнс за өөрийн дотоод мөн чанар энэ бэлэг тал энэ зүйлүүдтэй холбоотой яриа хөөр бидний дотор үргэлжлэл дээвэрч буцалж оргилж байдаг. Тэгэхээр яг гаргаж ирээд ярилцсан, уудлын ойлголцыг гэхээр нийгэмдэр тэр болгон хүмүүс ойлгоод чаддаггүй. Тэгэхээр сайхан яг энэ байгаа боломжийг энэ хүрээлэл комьюнитига мэдрээд өөрсдийнхөө мэдлэг юугаа, өөрсдийнхөө мэдрэмж юугаа харамгүй хуваалцаар өмнөхаа ерөөсөө чадахгүй, мэдэхгүй, болохгүй, бүтэхгүй гэсэн юм байхгүй. Өгтөө бол бидний дотоод сүнс, дотоод ухамсар, дотоод мөн чанар маань бүх зүйлийг мэдчихэдэг. Бүх зүйлийг таньж байдаг. Бүх зүйлд агуулгдан байдаг. Тийм учраас чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэж харж байгаа нь ердөө л бидний энэ худал итгэл үнэмшил буюу эго байгаад байгаа шүү. За энэ дээр анзаараарай. Би та хэдтэйгээ бүр ингээд лайв хийх гээд яриа хийх гээд ажил дээрээ хүрээд ирсэн сууж байна. Тэгсэн чинь хажууд нь юм өрөмдүүд байх шиг бах юм. За гайг баха. Тийм бас нэгэн зүйлийг та хэдтэй бас хэлэх хэрэгтэй баг. Тэр нь юу гэхээр энэ Zoom уулзалт маань рекординг хадгалагдаж байгаа. Тэр нь видео рекорд биш, voice recording хадгалагдаж байгаа. Тэгээд дараад нь дээр нь зураг тавиад подкаст хэлбэрээр миний өөрийн хөтлөн явуулдаг ухамсар дээд би гэсэн YouTube channel-д орох байгаа шүү. Яагаад дахиад бусдад хуваалцсан, яагаад бусдад өгөөд байгаа юм бэ гэд бодож байж магадгүй. Энэ бидний яриа, энэ бидний мэдрэмж, энэ бидний ойлголцол, энэ бидний энерги, энэ бидний өгөж аав солилцож байгаа энэ зүйл асар их хүнд хэрэгтэй байдаг. Хүмүүс энэгээр асар их дутаж явдаг, өөрийн мэдлгүй. Өөрөө ч мэдлгүй асар их зүйлээр дутаж явдаг. Асар их энэ ойлголцлоор, асар их дотоод мэдлэгээр сүнсний энэ хань нөхрөөр дутаж явдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүс хань болох үднээс нэг ч хүн болтгоо олоо сонсч байсаа. Нэг ч хүн болтгоо өөрийг та ганцаараа юм те сонин содон юм сонирхоо та ганцаараа юм солиотой эле бол гэж хэлэгдээд ийм биш шүү. Энтлийн нөхдүүдийг сонирхдаг, энтлийн юг мэддэг, мэдэрдэг, сүнсний сэрэлд явагдаж байгаа. Сүнс ухамсарын хөгжлийн түвшин ондоо өндөртэй. Түүнийхээ нөлөөллөөр нийгэм хорвоо ертөнцийг шал өөрөөр хардаг, нийтийн жишгээс шал өөрөөр хардаг, өөрөөр дүгндэг, өөрөөр хүлээн авдаг тийм хүмүүс бас байдаг шүү гэдгийг таниулах зорилготой байгаа шүү. За тийм байна. Тэгээд нэгэнтээ YouTube суугаа ярьсан дээр та хэдтэй бас яриад авъя. YouTube сууг маань ухамсар дээд биеэ кириллээр бичгээр гараад ирнэ. Одоогоор сүнсний хөөрөлтөн гэдэг подкаст нийт 10 дугаар орсон байгаа. За тэр подкаст юун дээрээ яг юу яригдсан яасан хийсэн гэхлээр сүнсний хөөрөлтөн буюу яг л энэ би одоо нэг хүнтэй уулзах, нэг хүнтэй цаг аваад уулзах, эсвэл нэг хүнтэй танилцаад ярилцахдаа тарих бодол эгоныхоо оролцоогүйгээр цэвэр дотоод мэдрэмж, зөн совин дотоод тэр амин мөн чанар дээрээ тулгуурлан мэдээлэл болон мэдлэгийн солилцоо хийж хоорондоо ярилцж байгаа. Яг хөө мэдгүй сонсвол энгийн л яриа л да. Гэхдээ тэрний цаана шал өөр энерги явж байгаа. Өөр утга, гүн утга агуулгадж байгаа. Тийм болохоор сүнсний хөөрөлтөн гэж нэрлсэн. Тэгээд дийлэнх дугаарууд дээр би их хвчлэн
хүмүүстэй ярилцсан байхдаа тухайн хүнийхээ мэдэрсэн дамжуултуудыг хийсэн байгаа. За үүнд болохоор өвгдээд сонгот тэнгэрүүд нь орж байгаа. Зарим тохиолдолд бол inner child гэж ярьдаг те бид нар дотоод хүүхдийн дамжуулалт нь явж байгаа. Зарим тохиолдолд ерөнхий тэр сэтгэлийн төлөв, сүнсний төлөв байдлаар дамжуулагдсан орсон байгаа. Ерөнхий агуулгаараа байгаа. За тэгэл гих мэтчлэн яг гой мэдрээд дамжуулсан, эхлээд ярилцсан, дараа нь ойртож дотн болж байгаа. Тэгээд баг багаар төлмийг оруулаад одоо энергийн төвшөнд хэдий хаа хол хүний нутгаас энд тэндээс холбогдож байгаа ч гэсэндээ тэр доторх энергийн биеийг мэдрээд доторх сэтгэлийг нь анзаараад хэрэгтэй байгаа тэр дамжуулалт юуг нь хийсэн байгаа. Та хэд манаас ороод сонирхоорой. Содон байна уу? Яг зурх сэтгэлээрээ чагнаа сонсож чадах юм бол мэдээж хэрэг таны энэ дотор сүнс юунд тань, дотор сэтгэл юунд тань хөрхөл учиртай. Яагаад ингэж итгэлтэй байна гэхэлэр ерөөсөө хин нэг дүүрээсэнгүү хэлбэр дүрс эго юмда аль болохоор автсангүй чин сэтгэлээсээ бусдад өгье, чин сэтгэлээсээ туслая гэсэн энэ дотоод сүнсний дотоод дуу хоолой шахаагаар нөлөөллөөр эдгээр зүйлүүдийг хийж түгээн бусдад хуваалцсан байгаа болохоор яг нэг тэр цэвэр сорсороо тэр цэвэр энергиэрээ зөв байдлаар хөрөх бахаа хэмээн итгэж байна. Хэрвээ зарим хүмүүс над руу илдүү юм бичих дайрах юм байна л чи бас л өтэ галзуу юм гэж байдгүй, тийм гэж байдгүй, чи инглээд гэлээ гэд. Миний өөрийн өнцгөөс ялгал үгүй бүх зүйлийг хайрлаж, ялгал үгүй бүх юмд туслахыг хичээж, ялгал үгүй бид бүгдээрээ нэгэн цул хэмээн харж ойлгож дүгнэж энэ үнэтэй мэдлэг энэ зүйлийгээ дамжуул болгоныгоо олон нийтийн сүлжээ юунд тавин хуваалцаж байхад зөрүүлээд над руу дайрах нь миний харж байгаагаар тэр хүний өөрийнх нь ухамсарын төвшин, тэр хүний өөрийнх нь хараа хандлага, эгоных нь байр байдал гэж санагдсан. Тэгэхээр миний өнцгөөс бол хязгааргүй бүхний уудалж байна, хязгааргүй хуваалцж байна. Зөрүүлээд гаднаас хэрхэн яаж дүгнэх нь тэр хүний л өнцөг байна уу да гэж анзаарсан да. Тэгээд бусдаар бол дэмнэх санаа оноо гоё үн зөв шүүмж тийм зүйл байвал хүлээж авалгүй яах вэ? Энэ ингэсэн бай, надад тэгж санагдлаач гэдэг юм уу? Зөв мэдрэмжтэйгээр, зөв гаргалгаатайгаар, зөв нэг тийм зөв source энерги дээр суйрлаж дүгнэлт хийх юм бол авалгүй л яах вэ? Илүүтэйгээр бусдад тэр юугаа өгч байгаа юмаа сайжруулахын тулд дэмнэлгүй л яах вэ? За тийм байгаа. За хэдүүлээ одоо хэдэн минут яриа маань эхлээ хэдэн минут болсон юм болоо. Энэ Zoom огч нь юу байгаад байгаа? 40 минут явснаа. Унтраад байгаа. Би тэр нөгөө эрх мэрхийн сонгуулж чаддгүй бас мэддгүй. Би бас нэг юм техник технологи отос аккаунт тэгэл олон улсын юм руу дансмас руу гүйлгэн гэхээр цаанаасаа энэ мэдрэмж сүнс маань ингээ ядраад идэх байхгүй. Харин нэг энэ YouTube channel мэн хөтлөөд нэг подкаст маст хийгээд нэг юм уу бичлэг эдитлээ яваад байна. Харин ч яваагаа айгу. Бусдаар бол ерөөсөө нэг тийм нэг л хөгшин сүнс ах шиг байна. За тийм байна. Асуулт яриа хөрөө юу байна манайхаа. Өөрийгөө нэрээ цус танилцуулах юм. Би яриа болгон дээр л хэлж байгаа да. Маш товчхон явъя. Намайг Тамир гэдэг йог бяцлаглалын багш хийдэг. Тэгээ саяхан энд Мишель барилгын дэлгүүрийн хажууд, барилгын дэлгүүрт Мишель бизнес центр дотор йог бяцлаглалын төвийг
Нэг ажиллаулаа байж байгаа найзтайгаа хамтраад. За энэ сүнсний сэрэлт энэ өөрийгөө олохгүй, өөрийгөө танихгүй, өөртөөгөө нэгтгэхгүй аялал маань 10 гаруй жилийн өмнөөс эхэлжээ. Гэхдээ анх шууд би сүнс маань сэрж байгаа минь, би тэгж байгаа минь гэж би огтоос таниагүй. Эхний 5-6 жил бол 7 жил бол юу болоод байгааг ерөөсөө мэдэхгүй асар их уналтанд орж исэн сэтгэл зүйн хувьд. Маш их ядардаг байсан. Өнгөцхөн өөрийгөө дүгнэхдээ би бол зүгээр л нэг травматай л нөхөр юм байна. Аав ээжээс авсан шархтай тэрийгээ л хангаж чадахгүй гэсэн л нэг юм өнгөцхөн таамагтуудын юм байгаад. Тэгээ яваанда аргагүй ирэхэнд 8-9-10 жилийн дараа хүлээн зөвшөөрсөн. Аргагүй ирэхэн доторх юмдаа бууж өгсөн. За үнэхээр нэг өөр юм байгаа юм байна. Хичнээн энэ бөө удган лам зайран аавраа сэтгэл зүйж засалж энэ нэтрэгээр нь явсан ч нэг өөр юм байна. Энэ дотор нэг л юм байна. Гэхдээ тэрийг хинэн ч ойлгохгүй зөвхөн би мэдээд байгаа нэг юм байна. Хэлсэн ч тэд нар авахгүй нэг юм байна гэж мэдрээд 10 марвтчлээ юм уу. Тэгээ тэр бол яалтчгүй. Хүн амтай биений амтан болгоны төр сүнс гэж нэг нөхөр зүйл байна. Тэр нөхөр нь өмнөх олон төрлийн мэдлэг мэдээллүүдийг хоримтлуулсан байдаг юм байна. Тэгээд одоо сэрх гээд түүнийг сэтрэх гээд тань би бол ийм сүнсэн биет шүү, ийм хөвгчлөлтэй байсан шүү, ингэж ирсэн шүү, ийм давтамжтай шүү гэдэг үднээс одоо тэр сүнс юм маань сэрж байна гэдгийг ойлгосон доо, бууж өгсөн доо, ер нь бол бууж өгсөн. Тэгээ ингээ явж байгаа. Тэгээд өнгөрсөн жил 24 онд сайхан багш хүмүүстэй уулзаад учраад яг өөрийн цэвэр оюун санаа ухамсараараа одоо дээд эрчимийн эргүүдтэй холбогддог болоод ингэж явж байгаад 24 оны 8 сард өөрийн ухамсар дээд бие буюу дотоод тэр оршихуй мөн чанар, дотоод тэр үүсгэл эрчим хэм энергитэй channeling хийж холбогддог болсон. Энэ нөгөө бөөнөр онгод тэнгэртэйгээ ОМ-тэйгээ оюун санаа ухамсараараа холбогддог шиг тэгж холбогддог болсон. Түүнийхээ үндсэн дээр хүмүүнгээ амтны энэ сэтгэл хэмээх сав шим ертөнцийг маш сайн мэдрэн таньж уншаад түүнд хэрэгтэй байгаа үг хэл дамжуулалтуудыг эрчмийг өгч мөн өөрт нь одоо тэр хүн өөрийгөө танихгүй мэдэхгүй алсарснаас болоод маш их тийм дүлий дүн боргиж удаан жил явснаас болоод их тийм харанхуй бөглөө болсон байдаг. Тэгэхээр хажууд нь ямар давтамж ирээд юу хэлэх гээд юу ойлгуулах гээд яах гээд байгаа гэдгийг ч ойлгохгүй дотор нь юу болоод байгааг мэдэх сөхөөгүй байж идэг. Тэгэхээр тийм нөхдүүдэд туслаад дэмнээд хэрэгтэй хэм юуг нь өгөөд дамжуулаад ингэ явж байгаа юм аа. За товчхондоо бол ийм хүн байгаа шүү. Ийм нөхөр байгаа. Бусдаар бол эв энгийн, бусдын л адил энгийн л нэг залуу. Анханасаа ийм холбоо элдв хангаа ямиг хүсээгүй, мөрөөдөөгүй, тэмүүлээгүй. Миний туйлын зорилго анханасаа ч тэр одоо ч тэр би зүгээр л амар амгалан тайван энгийн, эв энгийн л байхыг хүсдэг. Гэтэл хов заяа төөрөг маань намайг арай ондоо замаар, арай ондоо хайллаар л явуулж байна да. За тавчхандаа нэг юм байна манайхаа. Та хэддэг ярилцъя. Би бас дан ганцаар яриад байхаар нэг юм тулгамдаад идэв. Гоё ярилцаад энерги мэдрээ солилцоо явуулаар хайтай. Урсдаг шүү. Арай минь төрхий тэгээд ийм сайхан сургалт мэд зохион байгуулж байгаад баярлалаа. Тэгээд одоо бичлэгээ өгөөрэй. За бичлэгээ өгөөрэй. Тэгээ манайхан асуулт асуухтаа бичлэгээ өгчөж байгаараа сайхан нүүрээ хараад энэ нүднээс их энерги юм яваад идэг.
Заавал энэ энерги юм яагаад чухал байна гэхлээр хин нэгний тавьж байгаа чин сэтгэлийн асуултанд би зүгээр нэг юм уу бодлынхон юугаар эсвэл зүгээр нэг номноос олж мэдсэн юмар хариулахыг хүсэхгүй байна. Чин сэтгэлийн дотор байгаа мэдлэгээр одоо үннээр нь одоо уудлахыг дамжуулахыг хүсэж байгаа болохоор та хэд маань бичлэгээ өгөөд асуугаарай. Тэгээд за цаг нь гайг байгаа юм байна. За асуултаа яваарай. За тэгээд би нэг хэд асуух юм байна. За яг одоо эхний хэлцэнд нэг асуугаад дундаараа ярилцсан явчээ. За тэгээд яг надаа одоо өөрөө ч хэлсэндээ төстөө мэдрэмж сүүлийн 2-3 сар ерөөхдөө айгүйх нөгөө тод мэдрэгдэж байгаа. Тэгээд өмнө нь болохоор би ерөнхийдөө бас яг өөртөө ч адилхан тийм юмд амар сонирхолтой байхгүй. Яг нөгөө талт ертөнцийн зэглэр сонирхол татдаг байсан ч гэсэн одоо чинь өөрийгөө тий сүнсэн сэрх гэдэг юм эсвэл яг та би одоо ч гэсэн сайн ойлгохгүй мэдэхгүй байна. Тэгээ өмнө үзүүлэхээр яа энергитэй байна чи тэгээд ингээд гэдэг байсан. Тэгээ би ерөөсөө тийм юмнаас хол явж байгаад сүүлийн 1-2 сар бол одоо бүр амар яг нэг хилдэг шиг ингээд сэтгэл готролд ороод яагаад мэдгэлээд бараг хийм хараад одоо нэг юм санан эвгүйтэл болсон юм аа. Тэгж чаад ерөнхийдөө бас юм хүнд үзүүлсэн чинь энергитэй тэрийг ингээд хөгжүүл одоо яг чиний ингээд ийм үн нэрчээд энэтер гэл юм хэлэхээр нь аргуйхан төсөөрөө сонирхоод ингээд судлаад юм хонсоосоод хэллээ л те. Тэгээд тэнгуут чинь намайг нөгөө битгий ингээд ийм өндөр мэдрэмжтэй байна. Тийм болохоор сөрөгийн битээ бод чи юу бодно яг тэргүүрээ ингээд ер нь л хүн болгон тийм байдаг гэнэлтэй одоо нөгөө сөргөн бодвол сөргөн биелдэг, эргэн бодвол эргэн биелнэ. Тэр чи дандаа эргийн сайхан бодоод ах юм бол чиний ингээд тий яг тэргүүрээ ингээд манифест гэж аим шиг юм болно гэдгсэн. Тэгсэн чинь би нөгөө өөрөө ингээд жоохон сэтгэл готролтой нэг юм байгаа болохоор сөргөн маяг бодоод өөртөө сөргөн юм татаад ах шиг байна. Тэг яаж нөгөө сэтгэлгээ ингэж гоё эрэг болох вэ? Дээрэс нь миний сүнс нь сэрээд байгаа юм уу эсвэл яагаад байгаа тэрийг яаж ойлгож таньж мэддэг юм болоо. Эхний хэлжсэн. Иймэрхүү юм асуул гэж одоо. За ерөнхийдөө бол би бүгдийг мэддэг нөгөө далаалам юунд биш зүгээр л өөрийнхөө мэдрэмж энэ юугаал одоо хуваалцсан хүргэе. Нэгдүгээр танд сүнсний сэрэлт гэхээр бас битгий нэг гаргийн юм аваачаад та хэд маань цөлчөөр өөрсдөө салдуулчаарай. Сүнсний сэрэлт гэдэг чинь маш товчхон энгийндээ энэ хүн гэж амтан өөрийгөө жинхэнэ мөн чанартаа, жинхэнэ энэ байгаль оршихуйда хин юм бэ гэдгийг л олж мэдэх гээд буй хэрэг. Тэрнээс биш сүнсний сэрэлт болно л гэхээр л галзуу балаа эсвэл амар мундаглаг чаддаг авгаа мэрэгэн бла бла гэдэг хүмүүсийн хийдэг зүйл огтоосоо биш. Энэ бол хүн болгонд л тохиолдох уг нь бол учиртай тохиолддог зүйл. Гэхдээ өмнөх төрөл юунда ихээ сайхан буян үлдсэн. Өргөн төмөн олондоо ихээ сайхан уйл хийсэн. Тийм гэгээ мөртэй, тийм буян заяатай, тийм гоё хайрыг, инэрлийг, ухааныг, уучлалыг энэ зүрх оюун санаа ухамсартаа гэрэлтүүлж чадсан тэр сүнсэн биед дараагийн төрөлдөө хүмүүн болон мэдлэгтэй хөөрхий төөрч бодлон байгаа бусдаа хүн гэдгээс танихгүй төөрч яваа. Дэрэгдээ байгаа хүмүүстэй хөөе наа чинь ийм учиртай шүү. Ингэдгийм шүү. Тэгдгийм шүү гэж өөрийнхөө тэр өмнөх төрөл юундаа сурсан, мэдсэн, таньсан тэр гоё ухаарл юугаа, тэр гоё инрэл хайр юугаа, тэр гоё уучлал өршөөл юугаа хуваалцах зорилготойгоор л энэ сүнсний сэрэлт гэж зүйл нь болоод өрнөд байгаа хэрэг юм шүү. Нэгдүгээрт энийг сайн ойлгоорой та. За хоёрдугаарт гэх юм бол тань сүнсний сэрэлт буюу энэ өөрийгөө таних процесс
болоод буй гэдгийг би нэг жишээн дээр маш тодорхой хэлээд өгье. Тэр нь та яг одоо өөрийнхөө хүсэл, өөрийнхөө дуудлагаар хэм нэгдээд энэ ярилцлаганд ороод ирчихсэн байна. Энэ бол маргахын аргагүй үнэн зүйл юу гэхээр таны дотроос ийм энерги хөвөлцөөд байна. Оволзоод байна. Гарч ирэхэд бүлтэлзээд байна гэсэн санаа. Та үүнийг мянгантай дараад, та үүнийг мянган жил эсэргүүцээд ч энэ бол байгалийн хүч байхгүй юу? Тэгэхээр танд угаасаа л энэ сүнсний сэрэлт буюу өөрийгөө таних, өөрийгөө эрэлхийлэх, би чухам хийн, хороо ертөнцид яах гэж ирсэн? Энэ хороо ертөнцид чи учир утга нь тэгвэл юу юм? Бидний хараад байгаа энэ өнгө мөнгөний хорвоо биш юм уу? Бидний хараад байгаа ипотекийн зээл аваад 2 өрөө байр хэдэн машин аваад тэгээд үр хүүхдүүдтэйгээ ингэ сайхан амьдраад тэтгэвртэй гараад дуусдаг энэ амьдрал биш юм уу? Үгүй юм уу гэдэг энэ болгоны асуултыг л олж таних процесс чинь нэгэнтээ эхэлчихжээ. Тэгэхээр нэгэнтээ танд тэр сэрэлт буюу өөрийгөө таних үе аялал маань эхэлсэн л байна. Маргахын аргагүй зүйл. За 2 дахь нь болох 3 дахь нь болохоор таны асуулт юу байлаа? Сураг бодлоосоо яаж тийм сураг. одоо эргэн юмч. За энэ дээр би айгууд нэг тийм бүжүүд юу зөрдөг хүн л дээ. Би тэгвэл энэ дээр зөрмөр санагдаж байна. Миний дотор мэдрэмж. Яагаад заавал эрэг байх ёстой гэж. Яагаад заавал юм бүхэн гоё байх ёстой гэж. Яагаад заавал та алдахгүй байх ёстой гэж. Яагаад заавал та уналтанд орохгүй байх ёстой гэж. Юу гэж ухаандаа юу гэж хэлж, юу гэж танд ойлгуулах гэдэг юм гэхлээр та яг одоо өөрийгөө байгаа чигээр нь хүлээж авал та. Сөрөг байвал сөргөөр нь, новшийн дарк байвал даркаар нь, хараал ицсэн эмо байвал эмоогоор нь. Би бол нийгмээс бүгэд хэдэн сар новшийн орондоо бүгчдэг. 7 дугаар ангийн дүүдээ гутлаа өмсөөр гэрээс гараа явж байхад натаархдаг. Тийм л айхтар хүнд төвшөнд очиж исэн. За тэгээ сүүлд нь энэ 24 онд энэ юмтай холбогдохоос өмнөхөн ахаал айхтар хүндэрсэн. Бүр манай гэрийнхэн ирээд за минийхөө тэр сэтгцэн имлэг гэдэг рүү явъя, минийхөө болохоо иччээ гэсэн. Энэгээр юу хэлэх гээд юм гэхээр угаасаа сайн муу зүйл угаасаа л болдог штэ. Хүссэн хүсээгүй. Тэгэхээр нэгэнтээ болж л байгаа бол түүний хүлээн зөвшөөрөд авалтаа гэж би танд хэлмээр байна. Тийчлэх тусмаа, гарах гэж оролдох тусмаа хүн улам их цөхөрдөг. Хүний энэ сүнс улам ихээр ядардаг. Түүний оронд хүлээн зөвшөөр. За новш гэж харанхуй байгаа юм байна. Би юу ч хүсэлгүй байгаа юм байна. За шиг. Тэгээ насаараа л ингэж илий байхгүй л байлгүй. Хэсэгтэй л юм байх байлгүй. Харин ч би энийг анзаарч. Яг ийм новшийн байр байдал миний дотор яг юу өрнөд юм, ямар процесс бий болоод байна. Би энэ нэг харанхуй нөхнөөс яг юуг нь олж харж таньжиж дараа нь гэрэлтэй гэгээтэй газар руу шатаахж алах хэрэгтэй юм бол гэд. Энэ одоо цагаа, энэ өөрийгөө, энэ байгаа процессыг бол маш сайн ухамсарл, анзаарл гэж би танд зөвлөх гээд байна л да. Тихгүйгээр тэртээ тэргүй унчхаад байхад, тэртээ тэргүй новшин нөхцөл байдал орчхоод байхад тэнийг юм шиг би өөрийгөө 1000 гоё байна гэж манифест хийж, 1000 сайхан байна гэж йог бяцлаглаар аргалаад, 1000 гоё байна гэж хошин шог жүжиг эсвэл гадуур яриа нийлэхгүй байсан чи вайб нийлэхгүй байсан ч гэсэндээ хүмүүстэй найзуудтайгаа уулзаад вайн эргүүлээд ингэ явах чинь амар том төөрөгдөл тэнэглэл байгаа байхгүй юу. Тэрний орон зүгээр л хүлээн зөвшөөр. Хүлээж ав гэдэг зөвлөгөөг, гэдэг мессежийг би танд өгмөр байна. Эсэргүүцэх тусам, сөрөх тусам маш ихээр ядардаг. Түүний оронд хүлээн зөвшөөрөөд чин сэтгэлээсээ уусан нэгдээд чин үннээр өөрийгөө хайрлах тэр гарц гаргалгааг эрэлхийлэх юм болвол энэ хар өдрүүд, энэ аимшигтай дотор энэ хоосрол үхэх мэдрэмж арай л бага хугацаанд, арай л наандаж татарнаа. Тэгэхээр энийг та өөртөө маш сайн санан ойлгуулаарай, нэхэн ойлгуулаарай.
заримдаа зүгээр л тэнэг байх, заримдаа зүгээр л арчаагүй байх. Гоё штэ. Бид энэ хорвоо дэлхийн ертөнцийн заавал мундаг, заавал алж хидах гэж, заавал агуу гэгэн байх гэж, заавал аврал нэгүслийг түгээх гэж ирээгүй шүү дээ. Заримдаа хинч биш байж болно. Заримдаа бүр хогийн цэг дээр ингээд очсон мэт та өөрийгөө бүр эцсийн цэг дээр нь тулгаж болно. Хайртай дотны хүмүүс нь таныг ойлгохгүй байж үгээрээ үйлдэлээрээ мис шиг таны зүрх сэтгэл рүү хатгаж болно. Гэхдээ энэ хэцүү мөчүүд эргээд ард нь гараад танихад маш том сургалт болсон байдаг. Маш том сургамж болсон байдаг. Би энэ нэг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ингээд яг ийм тогтмол сэтгэл зүйн уналтанд орсон л доо. Сард нэг эхэндээ арай гайгүй улиралд нэг байсан. Сүүлдээ сард нэг, сүүлдээ баг 2-7 хоногт нэг удаа яг нөгөө нэг эмхтэй хүний биений юм гэдэг шиг бүр ингээд тогтмол ордог. Тэгээд ороод унахтаа зүгээр нэг унчихгүй амар хүчтэй хоосордог. Бүр ингээд новшороо иргэдэг байхгүй юу? Тэгээд унаад гарах тоолондоо би нэг зүйлийг маш сайн мэдэрдэг байсан. Таньдаг байсан. Тэр юу байсан гэхээр би тэнэг юм шиг л нэг нүхэндээ 10 жил унаад байгаа юм шиг. Би тэнэг л юм шиг өөрийнхөө мэдрэмжийн дотор өөрийнхөө энэ ертөнц дотор л кодлоо цоожлоод байгаа юм шиг. Би ерөөсөө л нийгмээс өөрийгөө цухтаагаад би л эргүү, би л бүх юмний одоо асуудал юм шиг байгаад байгаа юм шиг боловч нэг зүйл дээр маш ихтэй байсан. Тэр нь унаад уналтанд ороод гарах тоолондоо би нэг зүйлийг мэдэрдэг. Тэр нь юу гэдэг вэ гэхлээр миний орчлон хорвоо харах өнцөг маань тэлцдэг байсан. Нэг юм хэмжээгээр нэг өнцөг нэмэгдчихдэг байсан. Хүний хайрлах бусдыг инэрх нь нэг дахин үржигдчихдэг байсан. Айгүй нэг тийм унах тоолондоо сүүлийн он жилүүддээ зүрх сэтгэл маань ингээд бүр ингээд үнэхээр нэгүүлсэнгүй, үнэхээр нэг юм уян зөөлөн болоод ирдэг байгааг би мэдэрдэг байсан. Зүгээр л нэг юм ай сонсох, зүгээр л нэг юм зөрөөд өнгөрч байгаа хүний харцыг мэдрэхэд, зүгээр л автобусанд байгаа нэг залуугийн энергийг ингээд чимээлэхэд би өөрөө ирэхгүй ингээд дотроо уйлаад гаднаа ингээд уйлчихгүйгэн шиг гүрийгээл дотроо би ингээд өрөвдвөл хайрлал ингээд яг нэг талаасаа би өөрийгөө шүүдэг. Чи одоо илээ болоо гачиг юм аашаа яагаад гэдэг. Нөгөө талаасаа энэ юу хэлээд юм гэхээр би өөрөө дотор зүрх сэтгэлтэй, дотор мөн чанартай асар том нээлтийг, асар том юм reveal юм чөлөөлтийг хийжсэн байгаа байхгүй эргээд өгнө гэхэд. Тэгээд энэ мэдрэмж маань надад нэг зүйлээр их гоё орж ирдэг. Нэг жишээтэй холбогдож их гоё орж ирдэг нь би уналтанд ороод гарсныхаа дараа яагаад ч юм өөрийнхөө өвөг дээдс одоо тэр дээд эрчим энерги хэм хэмжээстэд нэг сайн жавтын хүртээд сэрээд ирж байгаа юм шиг, гараад ирж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж цаанаасаа төрдөг байсан. Энэ юу хэлээд юм гэхээр би арай нэг ухаан суугаад байгаа. Арай нэг хүн болоод л байсны илэрэл юм болоо та гэж харсан. Тэгэхээр бүх зүйл учиртай, бүх зүйл шалтгаантай. Учиргүй л та хүн зөв юмыг танд өгье, зөв юмыг хуваалцъя гэдэг хад энэ миний л зөв, энэ туйлын л мөн гэд өөрийнхөө ертөнцийн төв болгочоод өөрийгөө муухруулаад агаал биш болвол таны яг одоо үзэж туулж байгаа, таны яг одоо мэдрэн байгаа, таны яг одоо даван байгаа энэ саад бэрхшээл, энэ зүйлүүд чинь бүгд хайр юм шүү, бүгд цаана шалтгаантай юм шүү. Учиртай юм шүү гэдгийг л танд хэлье. Бас бусд нь сонсоод авах. Энэ voice record хийж байгаа дараа нь сонсох YouTube-ийн маань сонсогчд бас сонсоод авах. Угтаа хорвоо ертөнц ерөөсөө бидний эсрэг ажиллах учиргүй. Биднийг албаар зовоо, биднийг албаар тамлая. Энэ мөг инги чи. No. Хизээч биш. No.
Энэ байгалийн чинь бидний ээж واخгүй, бид нэр өр хүүхдүүд нь واخгүй да. Тэгэхээр ээж хүн хідээс өр хүүхдүүдээ муу муухай яваг, арчаагүй яваг, үхэж дуулаг гэж хизээч одоо хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол жоохон чанга гараар өгч байгаа бол хайр. Яг л бидний аавын хайр, эцгийн хайр шиг. Жоохон чанга гараар. Яагаад бид нар чанга гараар орж ийн вэ гэхээр бидний дотор чангалагдан байж иж төдий чинээ гарах тийм гоё өгөгдөл, тийм гоё авьяас мэдлэг, тийм гоё хайр инэрл энэ сэрэл болоод байгаа, сэрхээд байгаа хүмүүсийн дотор байгаа байхгүй юу? Тэгвэл яагаад бусад нийт хүмүүс, нийгэмд байгаа хүмүүс энэ зүйлтэй мантай зөвхөн өөрийнхөө амьдралаа ахуйгаа хийгээд амар тайван хатайхан явж болоод ийн вэ? Яаж тэд нар чадаад ийн вэ гэхлээр тэр зөөлөн хайраар бүүэлэгдэж байгаа. Хин зөөлөн хайраар бүүэлэгдэх юм? Нөгөө гэрийн жоохон хүмүүжил муутай үг хэлэхээр дулдуудаад гараа авчдаг. Хоёр үг хэлэхлээр үг даахгүй хэрэг тэнээ явцдаг. Нэг юм айлын нэг юм хүүхдүүд байдаг шүү. Яг л нэг ийм зүйлэл энэ хорвоо ертөнц хүмүүн төрлөختөн сүнс гэж энэ гэрлэн бие хоёрын хооронд л болж өрөндгийн болоо да гэж би болвол харсан байгаа. Миний үнцэг бол юм байгаа шүү. Энэ одоо өөрөө бараг 10 жил ингээд сараацхан тогтмол иймэрхүү байдалтай явж байгаа гэдэг чинь энэ өөрөө чинь ер нь жоох одоо мэдэж сурснаар юм уу, судалснаар юм уу, хүн болгоны хугацаа надад чинь адилхан байдгүй, өөрөөр байдгүй. Хүн болгон заавал би одоо сая чинь 2 сарын гэсэн чинь одоо ерөөхдөө бараг тэрэндээ өөрөө ядраад тэгээд бараг би одоо яаж байгаа гэсэн чинь за ингээ орчлоо харваа тэг баярлалаа надад ингээд энэ болгоныг ингээд мэдээж хэрэг ингээд нөгөө ингээд яг өөрөө чинь илтгэр ингээд нөгөө зоосоо гэж хүсэж байгаа биш ойлгоос ухаараасаа гэж өгж байгаа. Тэгтээ би бол хангалттай ойлгож ухаарлаа надад ингээд юм шалгуур болж баярлалаа. Тэгээ одоо би энийг ингээд ойлголоо одоо би ингээд дандаа гоё ирээ юм болгож ирээ ингээд хүлээж аавна гэж өөртөө юмдаа тэгээд байгаа байхгүй. Тэгэхгүй ингээ ерөнхийдөө тогтмол ингээл амар урт олон жил мэл ингэдэг юм уу яах юм бол уучлаарай баша. Бид нар юу яаж болох вэ? Одоо ингээд ярилцаад бид нар саналаа бас хэлж болох уу? Болно. Би саяны хүний асуултанд хариулчаа. Тэгээд та хэд маань өөрсдөө саналыг шууд орж ирээд хуваалцах болно шүү. За. Мэдрэмжээр саяны хүний одоо хүн болгонд адилхан хугацаа туулдгүй, хүн болго ингэдэггүй гэдээ асууж байна. Би зөрүүлээ танаас асуумаар байна. Би зөрүүлээ таны өөрийн чинь мэдрэмж, өөрийн чинь дотор мэдлэгийг сонсомоор байна. Та уг нь мэдчихэл байгаа. Таны бодлоор хүн болгон заавал 10-20 жил. Хүн болгон заавал нэг юм сар болгон тогтмол ингэж новшин байдалтай байх алба тай юу? Би танаас асууя. Та юу гэж бодож байна? Миний бодлоор бол яг зүгээр би магадгүй зүгээр өөрөө яаруулаад одоо ийм мэдрэмж авмааргүй санагдаад магадгүй өөрөө жоохон уртлуулах гэж магадгүй. Гэхдээ одоо тэгээд тэр нь хизээ тий ингээд дуусаад хизээ айтах болох юм би тэрийг мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр хүн болгон адилхан тийм биш зүгээр тухайн хүн одоо хизээ тий норчлоор байгаас бид нарт өгөх гээд байгаа мессежийг хүлээж аваа тэрийг сайн ойлгож ухаарад ингээд тийм болно. Тэр үед нь за одоо чи ингэ боллоо. Тэ одоо чанд ингээд чи сайн ойлгож ухаарлаа. Одоо чи ингээд чам зовлон муу юм өгөөд тахад хүртэл тэрийг чи бэлгчээ хүлээж авч байна. Одоо чи ингээд тэгвэл чамд гоё юм өгье гэж ингэх байхал гэж би бодоод байгаа. За таны хариулттай туйлын санал нэг байна. Тэгэхээр та аль эзэний мэддэг байх нэ хариултыг. Магадгүй жоохон яарахаас өмнө, магадгүй жоохон бушуухан шиг гэж адахаас өмнө та өөрийг ахаад нэг сонсоод үзээрэй. Ахаад нэг төтгшөөгөө чимээлээд үзээрэй. Та хариултаа мэдж байгаа. Та бүхнийг мэддэг. Та бол хязгааргүй ертөнц. Та бол хязгааргүй оршихуй юм шүү дээ. Таны дотор бүх зүйл байгаа.
За саяны эмэгтэй ороод ирээд аюугаа санал бодлоо өнцгөө хэлээрээ. Тэгээд юу шүү манайхаа энийг зүүм 40 минут болоод салчдгийг шүү. Одоо ер нь төгсөж байгаа. Хэрвээ салчвал та хэд маань буцаагаад яг энэ юунда эргээд ороод ирцгэн шүү. За юу. Эргээд ороод ирцгээгээр нэг 40 минутаар салаад би нэг 3 хувааж л хөтлөөд идэх. Тэгээд яванда энэний хүчийг олно. За. За бүгдээрэнд нарын мэд хүргэе. Мэндээ. За энэ багшийнхаа ярилцлаганд анх удаа орж ирж байна. Маш олон жил зөндөө олон үг сурсан байна. Маш их эрчимээр өөртөө шингээсэн өндөр хүн байна гэж харж байна. Баярлалаа энэ сайхан ярилцлаганд орж ирлээ. Сонсох ёстой бол орж ирсэн баг гэж бодлоо. За саяын эмэгтэйгийн асуулт нь би яг нэг өөрийнхөө яг энэ уулт энтрийг давж исэн туршлагаар гэх юм уу? Бас асуусан асуултыг нь өөрийнхөө ойлгосон, харсан өнцгөөр хариулах гэж үзүүлэх болох багшаа. Нэгдүгээрт би хинээж багш биш. Бид бүгдээрээ л адилхан сэрж яваа, таньж яваа. Тийм зүгээр л болох уу гэл та гээл жоох үндэтгэлтэй ярьчвал болно. Тийм. Хоёрдугаар гэх юм бол санаа зовлтгүй. Та чин сэтгэлээсээ юу өгмөр вэ? Юу уудалмаар байна? Давай хуваалцж болно. За сайн байна уу? Бүгдэнд нь орой минь. Хөөе, сайн уу? Сайн уу? Сайн. Хоолой нь ягаа вэ? За би гэдэг хүнийг ойрд уналтанд ороод жоохон тиймэрхүү. За. Нөгөө нэг ажиллаа хийхээ болцсон уулан гэртэл л байгаад байгаа л та. Оо. Ойрд нэг жоохон бие хаагдаад жоохон уналтанд ороод уулан тэгэл бүхэл зүйлсийг байгаагаар нь болон бүлээн зөвшөөрэй гэсэн хэдээс л гомдол үсэл. Тэгээд гэж чинь. Тэгээд нэг зарж очие доо гэж бодоод ирсэн чинь өнөөдөр харин бэс дээр уулзсан гэсэн мэт тэгэхээр бөө баяр болоод ороод ирлээ. Мөн. Маргааш хараа ажил дээр байвал очт юм уу гэж бодоод бас цаг авчмаар байна гэлээ. Бодоод энэ цаг байгаа болов. Маргааш юутай байгаа, нөгөөдөр байгаа та хагас бүтэн сайн байгаа. Хагас сайнд л ирэх боломжтой юм байна да. Тийм үү. Та ярьж байгаагаар дээр. Тэгээд хаяг нь өөрчлөгдсөн. Та Мишель дээр ирнэ шүү. За, Мишель барилгын дэлгүүр. Тийм үү. Тий. Мишель барилгын өөрийгөө танилцуулъя да. Тэгээд намайг оюун гэдэг. Би одоо сүнсний сэрэлт аваад бас баггүй хугацааг өнгөрөөж нэг 4-5 жил болж байна уу да. Тэгэл нэг нутган болно гэж баахан яваал. Тэгэл одоо нэг хумсраараа өөрийнхөө нөгөө өвдөд сүттэй холбогдоод тэгээд бас энэ биеэрээ хумсраараа шууд ямар нэгэн идэл хэрэгсэл одоо хэрэглэхгүйгээр өөрөө холбосоо ингээ хумсраараа холбогдоод тэд маань өвдөд сүт маань ингээ өөртөө бас ингээ нөгөө бөө болгож байгаа юм шиг ингээ бүтэн биеэрээ бас хумсраараа ингээ холбогдчихдог. Тэгээд ер нь бол тэгэл бас нэг учрыг олохгүй тэмтчээл явж байна. Заримдаа зөв буруугач эргэлцэж орж ирээл, заримдаа ч би зөв явж байгаа байх гэж найдаал тэгэл бас эргэлзээл өөрөө нэг учрыг олохгүй л яваал энэ. Гэхдээ яг ингээд нэг сэтгэл санааны уналтанд орцсон үед яг юу хийгээд байгаа гэд нэг юм хэцүү мэдрэмжинд ороод тэгэл явж байна. Ямар ч хэлсэн тэгээд бүхэл зүйлс угаасаа цаг хугацаатай. Цаг хугацаа нь угаасаа тохиолдох үедээ тохиолддог зүйлс бүгд л тохиолдох үедээ л тохиолддог. Хит яасан мэдрэмжээр одоо юмд хандахгүй бүхэл зүйлсийг ажиглаж анзаарч байгаагаар нь сайн муу гэж ялгахгүй хүлээн зөвшөөрч болон чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Гэхдээ магадгүй чадахгүй л байгаа байх. Гэтэ ямар ч хэсэг хичээгээл явж байна. Таны мэдрэмж төлөө хальт анзаарагдаж байна. Цаашаа хараад ордны болонд юм уу эсвэл байшингийн болонд ингээд нүрээ дараад
амар тийм ядарсан байдалтай. Тийм амар ядарсан байдалтай байгаа. Тэгээ уг нь мэдээд байгаа. Одоо саяны яриад байгаа нөгөө л хүлээн зөвшөөрөл хайр мээр мэдж байгаа. Хамгийн сайнаар мэдж байгаа. Гэхдээ айгүй ядарсан байдал харагдаад байгаа юм хөрхий. Хамт би одоо юу яачлаа л та. Нэг юу ягаад нэг ажиллаад исэн штэ. Өвөл нэг хэсэг ажил дээр хасаа заяа хоёр дээр ажиллаж байгаа. Тэгээ болоод гэртээ байгаад одоо 2-3 сар болж байна. Тэр хугацаанд ингээд өөртөөгөө л бай, өөрлөгөө анзаарыг үгүй гэд ингээд байгаад исэн чинь одоо сүүлд нь сая нэлээ ядархан нугаас тодорхойлоо л да. Би сая бараг сарын дотор 5-6 удаа хагалгаанд орчлоо. Тийм тэгээд би жоохон хөвдөөд тэгээ бас ингээд дотроос нэг ирж байгаа мэдрэмж байгаа юм. Болохгүй байх. Сая байж байгаа би яриаг таслаадах юм. Энэ ядарч байгаа мэдрэмж болохгүй байх гэдэг сэжүүрээр юутай холбогдож орж иж байна гэхээр таны сая түрүүн ярьсан бөө мөө гэж баахан явлаа. Энэ үр тэргүүр инглээ гэдэг юм тэй холбогдсон шүү. Одоо нэг юм яг өөрийнхөө заяагдмал өөрийнхөө явах ёстой зам мөрөөрөө явахгүйгээр хичээж зүтгэж хүнд илүү өөрөөсөө илүү ачаа үүрээд байгаа гэдгийн л юу юм болов өнцөг юм болов. Тэгээд тэр буланд ингээд нүрээ дараад ядарсан байгаа бүхнийг ингээ мэдээд байгаа тэр гомдсон байгаа таны төлөвийг ингээ анзаарахаар ямар ч өмсгөл зүүсгэл ховц алга эв энгийнээс энгийн жив жирэнээс жирийн байна. Энэ юу хэлээд ийн гэхээр намайг байгаагаар минь намайг яг ийм төрлөх мөн чанараар минь төрлөх байгаль оршихуйгаар минь хүлээгээд аваач ээ. Бити хайрцаглаад байгаа чи. Бити нэг юмд оруулаад байгаа чи. Бити нэг тавтамжинд дараад байгаа чи. Би бол хязгааргүй штэ. Би бол гэрэл штэ. Би бол эрчим энерги штэ. Гэсний л ингээд тий надад бас ингээд хэлээд байгаа байхгүй. Сэтгэлийн хүчээ мэдэр гэдэг ингээд дандаа сэтгэл рүү чиглүүлээд байгаа. Тэгээд тэрийг ингээд учрыг олох гээд ингээд явж итлээ. Одоо өөрлөгөө биш гадагшаа хар гэдэг ингээд харуулж байгаа. Тэгээд ангаа гэд ингээд намайг ингээд байгаа. Юуг ангаахыг би мэдэхгүй штэ гэд би ингээд байгаа хгүй. Би яг мэдэхгүй байна гэд ингээд байгаа. Тэгээд би юусэн энтэй ингээд яг энэ ангаалт гэдэг тал дээр ингээд нэг юм ингээд хилээд байгаа юм шиг. Тэрийг ингээд би хүлийн зөвшөөрч хүлээж авч эсвэл итгэл яг энэ ангаалт гэдэг юм дээр нь ирэхээр л би унцдаг. Миний итгэл би өөрөө маш олон жил өвдсөн болохоор тэгээд гэдэм үү яг тэгэл яг тэн дээр л унчаад. Таныг ингээ хэлсэн чинь учиргүй тэр буланд ингээд гараараа нүдээ дарчаад ингээд би бүх юмыг мэдж байгаа. Гэхдээ би ядраад ингээд гүжүүлж байгаа жоох охин шиг хүүхд шиг ингээд байж ийснаа. Яг саяны юм чи ярьсан чинь зог тусаад эргээд гайхаад харж байна. Энэ юу хэлээд ин гэхээр та яг энэ саяны амаараа гаргасан асуултыг энэ хүсэж байгаа юугаа мэдрэмжээ яг энэ дотор тэр юутайгаа нарийн тэр дотоод төлөв юутайгаа ярилцсан юм уу? Тавьж үтсэн юм уу гэдэг өнцөг. Холбогдсон юм уу? Та ер нь яг өөрөө өөртөө яг нэгдэж чадсан юм уу гэдэг өнцөг. Тэг яг энэ дээр л би үнэхээр нэгдэж чадахгүй. Тэгээд ингээд би юуг ангаах юм? Би өөрөө өвдчихэд хэнийг ангаах юм? Би яах юм? Үгүй штэ. Гэт ингээд би бүр ингээд тэн дээр амар их ингэж юунд ороод байгаа. Эсэргүүцэл. Саяны эмэгтэй мань хүлээж ийн үз. Хойлоо жоохон уудлаатах. Та жоохон гаргаатгаач. Анзаарай л да хэдүүлээ хамтдаа. Тэгээд нөгөө нэг ингээд за ангаа гэдэг би юуг ангаах юм? Бүхэл зүйлсийг би яаж ангаах юм? Надад тийм хүч байхгүй шүү дээ.
Би мэдэхгүй штэ. Яаж гэд ингэж байгаа юм. Миний тарих ингэж байна. Тэнгүүд чи хийхгүй байна. Чи чадахгүй, чи гаргахгүй байна. Чи бариад байна. Чи сэтгэлийн хүчээ мэдэр гэд ингэж байна. Тэнгүүд би яг тэр холбооснуудыг ингэж барьж авч чадахгүй өнгөрөөгөөд тэгээд яг яах юм болов. Тэгвэл ингээ урсгалаараа зүгээр л явжлаа. Тэгвэл ингээд болох юм цаг хугацаатай л байлгүй. Тэр цаг хугацаанд болох л байлгүй. Ямар ч байсан би үгүйсгээгүй бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа гэд ингээд явж байгаа боловч ингээд надад тохиолдож байгаа энэ уналтууд, энэ зүйлс эсвэл энэ өвчлөл ч юм уу ингээд энэ зүйлс гэд намайг зүгээр урсгалаар нь байлгахгүй. Үгүйстэй гэд ингээд би нэг ингээ юмд шахаанд орсон юм шиг эсвэл нэг шахагдчаад тэндээсээ гарч чадахгүй байгаа юм шиг өдрөвч. Угаасаа шахагдсан л шүү дээ. Хардаа надад нэг ийм анзаарагдлаа. Энэ цаашаа харцсан байгаа таны дотор эмхтэй яг таны магадгүй дотор сэтгэл сүнсний ерөнхий тэр төлөвийг илэрхийлж байгаа юм шиг байна. Нэг өрөөнд дотор гэсэн үг, нэг орон зай дотор. Тэгвэл нөгөө талд нь энэ нөхцөл байдлуудыг гаргаж ирээд байгаа. Тэгвэл яг яах юм? Би чадахгүй штэ, мэдэхгүй штэ гэд ингээд нэг юм шалтак тоочоод гэх юм уу нэг ингээд сууж байгаа дүр зураг яг одоо та өөрөө гэсэн үг. Таны энэ юу өөрөө гэсэн бодлоо юмсан. Та өөрөө гэсэн. Энэ артталт нь ширээн дээр одоо цээж бичиг хийгээ сууж байгаа юм шиг тийм байр байдалтай сууж байна. Ойлгож байна уу? Тэгвэл таны одоо тэр дотор амин чанар юу чин сүнс юу чин танэр одоо ийм цээж бичиг даалгавар хийлгүүлээд байгаа шиг нэг ийм одоо надад нэг ийм жишээ байдлаар орж ирээд юм л та. Тэгвэл би мэдэхгүй штэ энэ үсгийг чинь. Би чадахгүй штэ энэ үгийг надад яаж бичхийг заагаагүй штэ гэж та гомдоод байгаа байхгүй юу? Таны одоо байгаа байр байдал чинь. Тэгвэл тэр цаашаага болонд хараад байгаа одоо ингээд нүдэд дарцсан ингэсэн байгаа тэр таны дотор төлөв ёо хилээ тахт чинь. Харуулаа заагаа тахт чинь. Таниулаад урд нь ингээ өгөөд ахт чинь. Аваад ашиглаж чадахгүй, хуулаад бичиж чадахгүй гэсэн нэг ийм дүр зураг мэдрэгдээд байна. Одоо яг ингээд одоо тэр одоо байдлаас яаж гарах вэ гэдэг ингээд одоо ингээд штэ ангаалт гэдэг ингээд ороод ирлээ штэ. За тэгэнгүүт хин Байна. Тэр нэгний ямар нэгэн юм өглөө, ямар нэгэн юм яалаа. Тэн дээр би одоо ингээд яг тэр мэдрэмжээ ингээд аваад дэцүтээ ингээд төлөв рүүгээ шилжээд ингээд хийхээр тэр ингээд болчдаг. Ингээд шууд ингээд 100% юм шиг хүрчдэг. Өөр дээрээ ирэхээр ингээд тэр ингээд бүгд шууд ингээд 100%-аас 1% болтлоо унцдаг. Яагаад? Нүгч тайлбарлаа. Би энэс юусаа гарч чадсан. Саяны асуултанд хариулаад байгаа чи яагаад? Яагаад ингэдэг тэр Яагаад тэг хөө болчихж байгаа өөр дөр ирэхээр энийг л хариулаад өгч. Миний харж байгаагаар маш энгийн хариулт юм шүү. Өнөөх өөртөө итгэл. Нөгөөх өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Нөгөө өөрөө өөрийгөө хэн гэдгийг таних тэр батлан даалт гэх юм уу? Хардаа ингээд юм. Одоо би нөгөө түрүүн танд жишээ байдлаар та ингээд цээж бичиг хийгээ сууж байгаа хэвээр ширээн дээр ингээд баг ингээд хүчиг сууж байна. Таны сэтгэл сүнсний төлөвчин болохоор тэр ингээд болно ёо их гэх ингээд юм. Яаж одоо энэ нөхөртөө хорвоог барандаа гэсэн байдалтай та хоёрын хооронд ийм түвэл яваад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт танд ингээд аминдаа үг хэлээд өгүүлбэр уншуулад юм хум бичүүлэнгүүт хорвоог туулуулангууд таны гаргаж ирж тавьдаг номер 1 шилдэг чинь ёо заагаагүй штэ энэ шинэ хичээл мэдгүй штэ би энийг ойлгоогүй. Үгүй. Яг энэ
таны асуугаад байгаа зүйлийг яг ийм нэг дээр нэхий нэмхийн нэг тэнцүү хоёроо гэж заагаагүй байж болно таны сүнстэй энэ хорвоо ертөнцтэй. Гэхдээ энэ танаар дамжуулан бие даалган юу хийл гэж энэ туулал энэ амьдрал чинь юу ухааруулах гээд энэ гэхлээр таныг өөртөө итгэе. Өөрийн чинь дотор бүх зүйлийн асуултын хариулт нь нуугдан байна гэдгийг л таниулах гээд байгаа. Мэдүүлэх гээд байгаа. Юм болов уу? Тэгвэл та амаараа буюу бодлоороо би энийг мэдэхгүй надад заагаагүй би ийм тоо мэдэхгүй ийм үсэг ойлгохгүй байна гэж тийчгийнхээ хооронд нэрээ яагаад надаас энэ шалгалтыг энэ хорвоо ертөнц аваад байгаа юм? Намайг өөрийг мал таниулахын тулд бидтэй мөн штэ. Тэгвэл би өөрийнхөө дотгошоо өнгийгөөд өөрийгөө бүр илүү таниад тэр үндслээрээ энэ асуултын хариултыг би уудлаа гаргачихъя л та гэдэг энэ өнцгөр энэ гаргалгаа руу чиглүүлэх юм бол арай дөхөм юм болов. Нөгөө сүнсийгээж түүртүүлж ядраахгүй өнөөх өөрийгөө ч та түүртүүлж яаж зовоохгүй айтаахан учраа болоод зөвтөөхөн мэд байх юм болов гэж надад санагдчих юм. Уучлаарай бид хоёрын дундуур нэг юм асуучих болох уу? Яг нэг асуумаар юм яагаад гэдэг? Ярилцаад байдаг. Болгүй яах вэ? Энэ нөгөө сая янз янзын бөөгийн юм хэрэгсэлгүйгээр тэгээд өөрөө юм одоо дээд юутай холбогдоод гэдэг чинь би болохоор ингээд нэг лаасаад ингээд сухаар лааны төлөв энэ ард суух дуртай байхгүй юу? Тэгээд энэ нэг цагаан лаасаад ингээд нэг хараад сусан чинь сая сүүл бүр нөгөө багийн киноны кадр шиг ингээд хоёр хүмүүс харагдаад тэгснэ нөгөө тэр нөгөө ингээд дээд юм энэ тослааш маслаад гээд ингээд жоохон дотроо боцдог энэ төр гэдэг юм харж ирсэн юм аа. Тэгж байгаа бодсон чи юм харагдаад тэгэхээр бүр айгаад нүтэй надад энэ тэрэн харагдаж байгаа юм эсвэл хий юм харагдаад нүтэнд ингээд байгаа юм лээ шиг гэж таад айгаад дахиж ерөөсөө би тийм юм юу ахгүй бодохгүй ингээд байгаад байгаа. Тэгээд тэр нь яг тийм юм тэгж одоо хий ингээд энэ дүрсийг нэг харагдаад тийм үү гэт хоёр хүн л ингээд илж харагдаад байгаа байхгүй юу? Тэр нь эсвэл миний зөвөр хий бодол санааны худлаа тийм дүрслэлт байд юм болов. За би таны асуултанд хариулт надад төрүүлж байгаарай. Саяныхийн ихч ороод ирээч. Ихт нэр нь юм бэл. Их шардаа саяны юу хилэнгүүт уг нь ингээд ухаарлыг хилээд байгаа байхгүй юу? Язорын хилээд ангууд та тэр нөгөө нэг ширээн дээр зээж бичиг хийгээ сууж байгаа та энэ даалгаврыг давах гад хичээж байгаа та энэ шалтгаан тавиад байгаа та гүжөөдийн зөрөөдийн албаар нэг юм мэдээд байгаа мөртлөө хүлээж авахгүй байна. Тэгвэл яагаад энэ таны сэтгэлтэй холбоотой байх юм? Магадгүй нөгөө өмнөх төрөл мөрөл эсвэл энэ амьдралын туллын ямар нэг юм гүжих өнцөг байгаад энэ мэдхгүй гомдсон хүүхэд юу ч байж болох мэдхгүй. Шархалсан юу мууч гэдэг юм уу те. Нэг нөхөр гүжөөдийн өөрийн мэдлгүй зөрөөдийн мэдсээр үж эсэрхүүцээдийн бүр тансаар үж зөрөөдийн гэдэг. Энийг та ухаад та угаасаа өөрөө мэдрэмжтэй юутай юм чаа. Заавал юуг надад дээр та цаг заваа мөнгө төгрөгөө зарим бэрэн ирэхээс өмнө уртаад энийг нэг хэрэгжүүлээд. За тэгээд бүр болохгүй байгаа. За их чинь үнэхээр тусдын хэрэгтэй боллоо гэх юм бол зориод хүрээд ирээрээ. За. За баярлалаа. Учиргүй бүр ингээд жирүүст таад ингээд жирээд байгаа байхгүй. Ингээд одоо нааш за эргээ арчгаа минь нэг хоолоо идэж гэдэг гээд яг ингэж байгаа юм шиг энэ зөрүүд зан чанар энэ зөрүүд сөрөг энерги ямар хинтэй холбоотой ямар сэтгэлийн чинь доод эсүүдтэй холбоотой мэдэхгүй та бид мэдрээд ухаадгаарай. Танд байдаг зан чанар шүү. Энэ зөрүүдэлдэг зан чанар. Эрэг талаас нь харах юм бол та юмыг маш ингэж нэг юм бууж өгөхгүйгээр давж туулаад мохож цуцахгүйгээр юмыг туулж явдаг байтал яг хөрсөн дээр үнэн чанартай болохоор зөрүүдлэнэ гэдэг чинь та хорвоо ертөнцөөс эсрэгцээ тэмцээ зодолдоод байна л гэсэн үг шүү дээ. Хорвоо ертөнц буюу дотор сүнстэйгээ дотор дуу болоод байгаа. Тэгэхээр яагаад? Наад гарч байгаа үг нь би мэднэ үлийн зөвшөөрн хайрлна эний тэрэ мэдж байгаа, таньж байгаа.
үг нь хүртэл ингэж гарсаар байжж яагаад сэтгэлдээ зөрөөд байгаа юм. Тийм ээ. Энэ их айгүй сонин үнцэг. Тэгээд нилийн гүн төвлөрж ийж, нилийн дотгошоо өнгийж ийж нэг юм айхтар нөхөр гарч ирэхгээл хатагдах гаалах шиг санагдаж байна. За та минь хот гараа. За. Баярлалаа. За. Тэгээд саяны орж ирж асуудаг эмэгтэйгийн асуултан дээр нэг инглээ нүдэн анаас усан чи инглээ тэглээ гэдэг чинь. Энэ дээр манай йог бяцлалын багш болроо гэдэг Алтан гэрлийн болроо яг аюурведийн болроо гэж таад мэддэг баг. Болроогш бяцлалын хичээл дээр аягүй гоё гэлдэг юм. Нүдэн анаад суу, өөрийнхөө бодлыг, өөрийнхөө сэтгэлийг анзаар гэ тэгэнгүүт янз бүрийн юмнууд та нар бичиж орж ирэх юм аа. Хаан хатан харлаа л гэх юм, өнгө юу үзлээл гэх юм, луу нислээл гэх юм. Солонгос кино, өчтөрийн үтсэн кино харагдлаа гэх юм, нөхөртөөгөө муудал сайндлаа гэх юм, тийм яасан ийсэн гэх юм, ингэж турлаа гэх юм. Тэгээд тэрийг үргэлжлүүлээд анзаарл та. Маш гоё нэг юм сэжүүр гараад ирсэн байж тээ. Зүгээр өнгөцгөн наад бодлын төдий зүйл байх юм бол нэг тийм чухал биш сарнаад л өнгөрчин. Чамд угаас үнэлэгдэхгүй. Чамд өөрт чинь хэрэгтэй гогцоо энэ хорвоо ертөнцийн өгч байгаа мэдээлэл байх юм бол сайхан ухаад мөлжөдөх. Тэрийг өөрөө хий. Өөрийнхөө энэ амьдралыг өөрийнхөө энэ биеийг дааж ав. Өөртөө тулгарсан асуудал юугаа давж гар. Яагаад гэхлээр энэ бол чиний ухаарах ёстой, чиний өөрийнхөө хайр инрэл сэтгэл юугаа тэлэх ёстой, чиний өөрийн л даваа саад учраас чи л үнийг давах учиртай гэж багш маань хэлдэг. Тэгэхээр саяны ихч маань та өөрлөг өнгөйгөд бодоод үзээрэй. Яг би мэдрээд ийм байх тийм байх гэдэг юм уу мэдрэмжтэй хүн хэлж болох л байх л та. Гэхдээ тэр бол тэр хүний харсан өнцөг. Тэгвэл яг чухамдаа таны харсан, таны мэдэрсэн өнцөг бол та шүү дээ. Та үнийг та өөрөө л маш сайн мэднэ. Та өөрөө л маш сайн танина. Тэгэхээр нүдэн анаад суухад, төвлөрөө суухад орж ирж байгаа тэр өнгө дүрсийг үргэлжлүүлэн анзааран ухамсарлаж, үргэлжлүүлэн өөртөөгөө эгээл нэг хамтдхан чимээлж чадаж гэмээр эн чинь таны өөрийн дотоод ангаалт, эн чинь таны өөрийнхөө дотоод гүн рүүгөө өнгөх хамгийн том одоо төвлөрөл таних үе чинь юм шүү дээ гэж хэлээ да. Та тэгээд өөр анзаараад үзээрэй. За тэгээд түрүү нөгөө яриад усах юм холбогдсон эмэгтэй охин байвал ороод ирээч. Тэр эмэгтэйн энерги нь зөхиод болтгүй. За. Моги гэдэг юм тий. Дахиад л орж ирлээ шүү дээ. Их саадыг давж орж ирж байна да. За тэгвэл нэлээ саадтай. Би багш биш ээ. Юу нь л ингэж боддгийг. Нөгөө хүнийг ингэж чиглүүлж байгаа болохоор энэ чинь ингэ замчилж ингэ зөв чиг нь гаргаж өгч байгаа учраас энэ хүмүүсийг би яг багш гэж хэлчихсэн. За гэлээ. Өөрийнхөө л хэлж аваа. Би нэг характер удаан бяцлал хийгээгүй. Зүгээр яг өөр ингэ сонирхоод хийх. Тэгээд нэг өөрийн туршлагаас сая хоёр хүмүүс ингээд яг сонирхчихвол миний ярьж чадлыг анхаарал авназ. Би бол өөрөө ингээд юу яадаг. Арга талаа одоо биелэх талтайгаа яг тэнцвэртэй авч явах гэж нэлээд хичээдэг хүн. Одоо бид нар ч арга амьдрал дээр амьдарч шít. Бүр хүүхдээ төрүүлэн гэр бүлээ авч явна. Ажил төрөл карьер юмаа бас авч явна. Тэгээд тэрийг заавал яг нэг төвшөнд болгож яахгүй ч гэсэн зайлшгүй арга амьдрал дээр амьдарч байгаа учраас нэг тэгшгэ авч явна. Тэгээд энийг ч одоо бас хэтэрхий энэ тал руугаа ороод ирэнгүүт энийг ч бас хүлээж авч бас арай бас болоог байгаа даа шүү дээ. За тэгэхээр ингэдэг миний туршлага бол ингэдэг. За зөндөө олон унсаа. Үнэхээр энэс доош ундаг болов гэж битлэгомж үзсэн, унсан. За тэгээд яаж тэндээсээ гарч исэн талаараа л тавьчих яа ингэсэн. Ер нь бол нэг өөрөө өөртөө тийм анаалтыг хийх гэж хичээдэг хүн байна. Одоо тэр ер нь багш хэлснээр та төр байж байгаарай би тань нэг юм хэлээд. Хэлснээр угаасаа л төр байж байгаарай. Одоо уншлуулсан. Битгий яараарай аюу гой тайван.
цэгцтэйгээр та өөрийнхөө дотор ертөнц өөрийнхөө ухаарлыг удалж байгаа. Тэгэхээр өөрийгөө хүндлээд маш гоё ойлгомжтойгоор тайлбарлаа. Бид бүгдээрээ таныг хүндэлж байна. Бид бүгдээрээ таныг хайрлаж байна. Яагаад тэгэхээр таны үнцэг бол биднэрт дутж байгаа орон зайг дүүргэх учиртай тийм л зүйл байхгүй да. Тэгэхээр айгүй гоё тайван аюугаар яраарэ. Тэгээсэй гэж хүсэж байна. Би таныг их чухал юм өгнө гэдэгт итгэж байна. За ойлголоо. Яг нь цаг бас жоохон тавчуу байгаа болов уу гэж бодоод байна л да олон хүмүүс цаанаар болохоор. За ойлголоо. За миний уналтаасаа гарч исэн туршлага гэх юм бол ерөнхийдөө угаасаа сүүдэр байж уналт байж уналтын дараах хүсэлт ингээд зайлш ер нь амны амьдрал ингээд тасралт хүргэлжилдэг. Энэ ерөөс уналтгүй үе гэж байхгүй. Зээл бид нар унахгүйгаа дандаа гоё юм үйлчлэлтэй өөртөө амьдрал дээр ийм үе гэж ерөөсөө байхгүй. Тэгж бодож одоо юу гэдгийг хитрхи юу гэх вэ? ИЧД юм шиг тийм юм бодож бас энэ яг сүнсний өсөлтийг сонирхож энэ рүү одоо сонирхож болохгүй гэсэн. Тэгээд уналтын үедээ яадаг өгөх гэхээр ингэж боддгийг. За уналт болж окей. Хүлээн зөвшөөрдөг хамгийн түрүүнд. За уналт болж яах вэ? Байдаг л зүйл гэд одоо энэ дотроос чинь тэр мэдэрч байгаа тийм. Тэгвэл тэрнтэйг найзлах гэж хичээ. Тэрнтэйг ойлголцох гэж хичээ. Дотгошоогоо тэрнтэйг ярилцах гэж хичээ. За яамаар вэ? Яахыг хүсэж ин чи? Яавал гоё болох юм шиг байна. За гэд бид нар ингэ нэг жоох хүүхдээ яаж яадаг вүлээ тайвшруулдаг вүлээ тэ үг ярьж чадахгүй хүүхдээ одоо яг 2 настай хүүхдийг яаж тайвшруулдаг вүлээ ерөнхийдөө л миний арга бол нэг ивэлээд хайрлаад одоо гаргаж ирээ одоо нөгөөдөг чинь ингээд бүх бич бүрхсэн байгаа шүү дээ тухайн мэдрэмж чинь бүрхчээ тэгэл ингээл ямар ч юм хийхгүй сайхан гэр орноо шаналлаа өсөхгүй хоолундаач гоё сайхан хийхийг хүсэхгүй тэгэл нөгөө гоо сайхан бүх юм ингээл нэг байгаад тэгэнгүүт нөгөөдөгтэй чинь тэгээ ер нь хамгийн түрүүнд ярилцах гэж хичээд хүн болгоны сүнсний өсөлт адилхан биш. Хүн болгоны сүнс адилхан биш. Ерөөсөө давтагдчихгүй учраас дотгошоогоо сүнстэйгээ холбогдож тэрийгээл өөрөөс нь асууж тайвшруулж ярилцаж эхлэх хамгийн нэгдүгээр арга гэж бодож байна. Би үл тэгжил өөрөө онлтаасаа гардаг. За тэгээд яадаг сайхан өөрийгөө хайрлах эмэгтэй хүмүүс ч өөрийгөө хайрлах зөндөө олон аргууд байгаа шүү дээ. Ер нь бол их хүчлэн ямар нэг юм зүйлийг хүчлэх буюу бид нар ч өөрсдөө бурхны бүтээлтэй одоо ингээд өөртөө тохиолдож байгаа зүйлсүүдээ ингээд шүүх тийм бурхны бүтээлийг шүүмжлэлтэй хандах бусдыг муулж энэ төр гэх чи бас бурхны бүтээл шүүмжлэлтэй хандах гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт өөр дээрээ ч гэсэн шүүмжлэл би яа юм ууртай юм бэ? Би яагаад ингэж гүнгэлдэг юм бэ гэдгээ шүүмжлэлт хандаад би яагаад ийм миний царай зүс юм бэ миний би юм бэ гэд шүүрэмжлэлтэйгээр бос яг тэрнтэй ингэж хүлээн зөвшөөрөлцөж найзлж ингэж л холбогдож эхэлсэн. Тэгэнгүүт ингээд хайрлаад ивэлээд тахар хүүхдийг гаргадахаар яадаг вүлээ ингээд тайвширчдаг тий. Тэгж намжаасныхаа дараа л жигнэсээ холбогдно. Тэгэхгүй хоёр тишээ харчаад нэг нь хоёр тишээ харчаад ойлголцохгүй байгаад байгаа бол ер нь нэлээд удаа үргэлжилдэг байлаа юм л та. За миний туршлага бол ийм л байна да. За сая орж ирчихсэн юм уу? За хүлээн авлаа, баярлалаа. Бас нэг гоё өнцөг байна. Бас нэг гоё. За дуусах. Би хэтэрхий одоо бас бодолтой одоо ингээд дөнгөж сүнсний сэрэлт явагдаж эхлэнгүүт одоо ингээд энэ тэндээс мэдээлэл ингээд аягүй харж байгаа тийм тэгэнгүүт тэрнч болж байгаа юм бол энэ ч болж байгаа юм бол гэдээ бас бодлоороо бид нэр бас аягүй их юм яадаг шүү. Хаах юм уу бодлоороо бас юм дуудах ч юм уу жоохон хөнгөн энэ бол ингээд байдаг зүйл би ганцаараа болоогүй одоо баг хүн болгон тохиолддог зүйл энийг ингээд ер нь ямар нэгэн тулаад ирсэн асуудлыг яаж хөнгөнд авах уу гэдэг нэг тийм арга аргачлалыг өөртөө тогтсон тийм арга аргачлалыг дотроосоо л хайж болох юм шиг байлаа шүү. За баярлалаа. Та багш уу эсвэл энэ талын чиглэлээр сургалт юм хичээлүүлдэг үү, юм хом подкаст янз бүрийн юм оролддог үү, эсвэл нөгөө энтерпренер яадаг инфлюенсер хүн үү, ямар хүн бэ?
Ягаад тийг асууж ин гэхээр аюу гой нэг юм өөртөө итгэлтэй. Өөрөө сонирхдаг. Ингээд яа хүн чинь ингээд нэг амар туйлд би Солонгост амьдардаг байхгүй. Тэгвэл туйлдаа хүрээ тэгээ ганцаараа ингээд тэгтээ яг би багштай. Тэгээд угаасаа багшаасаа яг хэцүү үедээ ингээд дэмжлэг аваад юм болж энийг яаж даах вэ? Анхандаа улдаан багшаас ингээд бидлэгтгэл явчихсан. Тэгээд сүултээ уналт бүр гүн орохоо болчихсон юм л. Окей, унжээ. Нөгөөдх нь жоохон байгаас за унжээ. Би одоо энэ үедээ юу ухаалаа авах гэдэг. Тэгээд тохиолж байгаа асуудал болно. Энийг надад энийг ухаадуулах гэсэн биш гэдэг өнцгөр хадгалж сурах. Тэгээ маш их энергийн цэвэрлэгээнүүд хийсэн. Миний туршлага бол юм л. Энергийн цэвэрлэгээ бас нэлээд хийж ингээд. За манайхан нэмрэлцэх үзэл бодол юу байна? Саяны ярьсан зүйлүүд дээр өөртөө хэр санагдчих байна? Санаа бодлоо хуваалцаж болно. Мэдрэмжээ хуваалцаж болно. Эсвэл өөр сэдвийн талаар ярьж болно. Ингээд дөнгөж сосын сэрэлт явагдаад эхэлж байгаа хүмүүс л багш ингээд таны ингээд унал ингээд бүр тэр амар гүн уналтын талаар ярихаар чинь яг жоохон аргаа болохгүй гэх юм уу? Арай сайн. Би бол таны бүр аяг өндөр түвшний яриад юм л гэж боддог. Жоохон нэг яа гэх вэ? Би ч баг таны зарим ярьж байгааг нэг ойлгохгүй тийм байдаг багтаг бид бүр ингээд боддог. Дөнгөж эхэлж байгаа хүмүүст нэг арай нэг үг хэл яа гэх вэ? За, өчрөхгүй. Сүүлийн үед төрсөн, сүүлийн үед өөрсдөө ухаарсан гоё ухаарлын өнөөдөөсөө бас хуваалцаж болох нь байна. Тэр их гоё байдаг. Би ухаарлаа хуваалцах. За тийм. Надад сүүлийн үед айгүй хүнд ухаарлаад орж ирж байгаа. Уул нь эхлээд нөгөө нэг яг нөгөө нэг юу явагдаад уналт явагдаад за уналт явагдчихээн гэд уналтандаа баярлдаг хэмжээний тийм хөнгөн болцсон байсан. Ямар гоё уналт явагдчихжээ штэ гэх. Энэ сэргэлтийг авахаар сайхан да гэд ингээд тэгсэн байсан чинь одоо сүүлийн үед айгүйх юм уналт явагдаж байгаа. Ингээл эмэгтэй хүмүүс чинь ингээл найзлдаг шин манай найзууд ингээл нэгийг сэтгэлгүй байлгүй гэл ингээл над руу ирэхэд байгаа. Тэгэл би чи нэг сайн асууна дотроосоо гэл намайг тэгээд байгаа. Тэгэхээр би яа тэгдэм болоо нэрэн тийм сэтгэл гаргадгүй штэ тэр хүн гэсэн чинь чи хүний сэтгэлээр өөрийн сэтгэлийг хэмжихгүй хэмжээд явах үү? Чиний сэтгэл орон зай хэр хязгааргүй байна? Чи тэр бүгдийг багтааж чадна. Чиний сэтгэл орон зайг одоо чи бүгдийг багтааж чадвал одоо тэр хүнээс хүнд өгсөн одоо сэтгэлийн хариуг нэхэд явах үү? Тэр чинь буцаад чамд тэртээ тэргүй хор ертөнц дэлхийн ертөнцөөс ирдгээ гэдэг ингэсэн баггүй юу? За тэгээд би тэр найзаагаа үнэхээр хайрлт юм уу? Би ингээд дандаа л тусалж идэг. Надад ингээд чи яагаад тусалт ингээд надаас асууж байгаа. Тэгэхээр би хайртай болох. Тэр чинь үнэн хайр муу юм уу гэдгсэн чинь би ингээд өнгөөгөө суудчихсан чи биш. За тэгвэл биш вэ. За тэгвэл юу яад юм уу? Өөр юу гэлээ? Тийм. Хүний амьдралын туулсан туулал хүнийг хинч болгож өөрчилж болдог. Харин тэндээс тэр хүн жинхнээсээ унаж босоод гараад ирэхэд тэр өөрөө жинхэнэ одоо тэр үнэн хайранд суралцж чадд юм аа. Бусдыг битээ шүү. Байгаагаар нь хүлээн зөвшөөр гэд ингээд надад ийм айгүй их ухаарлууд орж ирээд тийм байна гэд ингээд ухаарангууд шууд араас нь ингээд сорио ороод ирдэг байхгүй. Бараг л хавсан
тусалсан бүх хүнээсээ би тархин дотроо хариу нэгсэн. Соронд нь би унж байгаа. Өчи ухаарчж байгаа мó за ухаарсан бол харъя л та гэд ингээд надад сорой ороод ирж байгаа байхгүй. Тэгээ соройд нь бүр ингээд тархин дотроо бараг л тэгсэн шүү дээ. Үнэн шүү дээ. Тэгээ яадیں۔ Угаасаа л би тэгсэн шүү дээ. Ингээд завсаргүй хариу нэхэд тархин дотроо. Тэгээд одоо тэн дотроос тэндээс уулна ингээд гарах гал яг энэ ухаарлын яг энэ унал болсонтой зэрэгцэл ингээд одоо энэ нөгөө өвдөж байрал ингээд энэ ингээд айгүй хийн юм ирсэн. Тэгээд эсвэл тэндээс одоо гарах гал гарч чадахгүй бас тэгэл байгаад байгаа юм болов гэл бас тэр бодож байна. Ихч царайн гэрэлтэй гоё болчихлоо. Ухаарал сайхан шүү. Айгүй нэг тийм одоо хоосон чанартай зүгээр нэг юм үг төдий гэж нийгэмдэр хүмүүсийн дийлэнх нь хараад идэг шүү дээ, тий. Гэтэл энэ ухаарал гэж энэ гайхамшигтай зүйл. Ялангуяа хорвоо ертөнцийн тухай, ялангуяа өөрийнхөө дотоод мөн чанар сүнсний тухай, хинбэ гэдгийн тухай авж байгаа энэ ухаарал үнэхээр гайхалтай. Маш жижигхэн л үг юм шиг боловч, маш жижигхэн л өгүүлбэр юм шиг боловч бидний дотор маш тодоос тод гэрлийг тусгах, маш томоос том модыг цэцэглүүлэн ургуулах тэр соёон болж өгдөг. Тэр үрсэлгээ нь болж өгдөг юм байлээ. Тэгэхээр өөрөө ухаарах, өөрөө юм болгоноос суралцах, юм болгоноос өөрийгөө тойл мэд харах, зөрүүлээд тэр авсан мэдлэг ухаарал юугаа чадах чинээгээр бусдад түгэнэ гэдэг өөрөө аюу гоё эргэх холбоо надад санагддгийн. Тэгээд тийм болохоор би ингээд подкаст энэ тэрэ өөрийнхөө юугаараа хэмжээнд оруулаад л за тэгээд л нэг ахтар хүн ахтар сонсохгүй мэдхгүй харахгүй одоо олон төвхгүй байгаа ч гэсэндээ зогсоо загвал пост, стори, рил хэлбэрээр ингээл үзэл бодол дотор төрсэн мэдрэмж, ухаарал, энерги юугаа аль болохоор л түгээдэг л дээ өгдөг. Аль болохоор л олон группүүд л өөрийнхөө юундаа хэмжээндээ шеэрлээл доор нь англиар орчуулсан хэлбэр оруулаад л яагаад ингэж идэх юм бэ? Яагаад тамираач ийм юм бэ гэд би саяхан өөрөөсөө асуулаа. Тэгсэн чинь миний хариулт би өгөхийнхөө хэрээр бусдад хуваалцахынхаа хэрээр тэр хүмүүс нэг сүртэй лайк майк дараа сүртэй юм шеэрлээд зүгээр л нэг мөн ингээд синдэл хараал өнгөрч байгаа авчиг би тэр хүний хувьд тэр хүний ертөнцийн хувьд энэ хорвоо ертөнцийнхөө хувьдаа би өгөх зүйлийгээ өөрийнхөө хэмжээнд одоо хангалттай хэмжээнд давуулан өгч чадаж байгаа юм байна л да. Тэгвэл үүнийх нь хариуд хорвоо ертөнцийнхөө өгөө авааныхаа хуулиар надаа буцаагаад дараагийн сайн сайхан зүйл буцаагаад дараагийн уулзах эрэг сайхан учирлууд дараагийн ирэх олон сайхан ухаарл юунууд маань зөрүүлээд л орж ирж идэг, зөрүүлээд л урсч идэг, үүнийхээ хэрээр би өсч идэг, сайжирч идэг, өөртөөгөө буюу хорвоо ертөнцтэйгөө нэгдэж идэг гэсэн хариулт өөрөөсөө сонсоод вау би бүр хогоо шүртэй шалга гоож байхдаа ингээ өөртөө ярилцаад энэ хариултыг авснаа. Вау. Нэр тийм биш үү те. Окей. Тэгвэл ч одоо бүр илүү гоё хүмүүст хүргэе. Гэхдээ үүнийг нэг юм шунлын сэтлэр биш. Ахархан энэ бодлынхоо, эгоныхоо юугаар биш, төвшнгөөр биш. Ингэчүүл хүмүүст хүрэн тэгчүүл тийг нь тэдэн цагаас тэдээс тэдний хооронд цэцэх юм бол илүү олон хүнд энэ биш. Яг л тухайн мөчөд төрж байгаа тэр ухаарл юугаа өөрөөс ахин асуугаа чи одоо уулзах хүсэж байна дуваа. Тэгвэл яг тэр үед нь л хүн авахгүй байсан ч гэсэндээ хүмүүс үзэхгүй байсан ч гэсэндээ элдвэр хэлсэн ч гэсэндээ өгөөд л байх хэрэгтэй юм шиг үлээ. Гаргаад л байх хэрэгтэй юм шиг үлээ. Тэр хэрээрээ бидний энэ мэдлэгийн сав маань хоосорч идэг, тэлж идэг, буцаагаад төдий дайны сайн сайхан зүйлүүд хорвоо ертөнц бидэр л өгч идэг юм байна да гэж анзаарсан. Тэгэхээр сурья хөгжиё.
Ангаагтяа, чөлөөлё, уучлая, инэрья, ухаарья, таниа л гэх юм бол улам илүү л өгөх хэрэгтэй юм болов уу? Улам илүү л хуваалцах хэрэгтэй юм болов уу гэж надад санагдлаа. Нөгөө 40 минутанд төгчөж за хэдүүлээ шууд энийг ингээд дуусгая. Тэгээд 3 дугаар пар буюу хамгийн сүүлийн парыг оруулаад тэгээд өнөө өрөөнийхөө ярилцлага лайв хичээлийг өндөрлөнө. Тэгээд нэг оюун эрдэнэ гэхээр өөр шинэ хүн юм болов уу гэж бодоо. Сайн оюун эрдэнэ юу байна гэж ярихчлаа сая. Би нэрээ сүүлийн үед өөрийгөө ихээхэн одоо тоогоод байгаа. Ихээхэн анзаараад өөрийгөө ихээхэн одоо үнэлээд байгаа юм нь юу вэ гэхлээр би өөрийгөө гэрэл гэдгийг мэд. Хүн болгон л гэрэл гэдгийг мэдчихэж байгаа л да. Дотоод тэр мөн чанар бол гэрэлнээс үүсгэлтэй. Гэрэл гэдэгт нөгөө хязгааргүй хайр, үнэн мөн чанар, нөгөө ухамсар бүх зүйлийг л багтаагаад байгаа юм л да. Тэгээ гэрэл гэдгийг би бол мэддэг байсан юм. Тэгчээд яг өөрийнхөө нөгөө дотоод мөн юутайгаа холбогдоод бусдад туслаад зам өрөө сайхан тэгшитгээд заяа төргөө сайхан зөвтгөөд зүв болгоод ингээ яваад ирэхлээр би таад гоё юм хаваалцаж байгаа шүү. Ингээ яваад ирэхээр хүний энэ дотоод гэрэл төд дайны тэлдэг юм болов уу? Төд дайны цацардаг юм болов уу та гэж надад анзаарчихсан. Ухаандаа бол уг мөн чанартай бол угаасаа л байсан зүйл л дээ. Гэхдээ наан нөгөө бүчин байгаа элдв хор хэр, элдв бодлын тэг, элдв худал итгэл үнэмшил, элдв болон балай сэтгэл хөдлөл, сэтгэлийн аюунууд төлөв янз бүрийн юмнууд хуулрагдаад өнөөх цаана байгаа гэрэл маань илүү тодрох боломжийг өгч байна уу да гэж нэгт анзаарсан. Хоёрт гэх юм бол миний өөртөө итгэх итгэл маш том үнэлцгүйц хэмжээнд нэмэгдэж байгаа сүүлийн үед. Хинбэ гэдгийг маш сайн мэдж байгаа гэсэн үг. Энэ нөгөө эгоорч би бол юм тийм, би бол агуу магуу гэдгээрээ биш. Би бол яг үнэхээр гэрлийн дайчин. Би бол хүн төрлөختөн хорвоо ертөнцид энэ зүйлийг өгөх хийх үүрэгтэй ирсэн. Хим хэмжээс гэрэл гэдгийг бүр маш сайн ухамсарлаж мэдж таниад өөртөө итгээд ирэхээр өнөөх энэ мөн чанар маань, өнөөх энэ дотоод бүлэглэн байгаа дотоод олигоос л эрчим маань бүр ингээд мэдэгдэхүйц хэмжээнд ингэж цацраад байна. Түүнийг нь хүмүүс, нийгэм, бусд маш сайн анзаарч хараад байна. Намайг дагаад над руу чиглэгдээд байна. Би тэр хүмүүсийн анхааралд нь очиод байна. Тэр хүмүүс над руу тусламж гуйж ирээд байна гэдэг энэ зүйлийг би сүүлийн үед бүр маш сайн анзаараад байгаа. Их анзаараад байгаа. Тэгээд би өөрөө бол өмнө нь юу гэж бодож байсан гэхээр би өөрийгөө л гэрэлтүүлэгч гэрэл гэж анзаарч байсан. Гэтэл одоо болохоор би хүмүүс бусдад буюу хорвоо ертөнцид гэрэл нэмж болох үз би тод гэрэл гэж анзаараад байгаа өөрийгөө. Тод гэрэл. Би тодоос тод гэрэл. Тэгээд бусад энэ асч яваа, гэрэлтэж яваа. Энэ гэрлүүдэд би туяа нэм хүчиртай юм байна. Би энэ гэрлүүдэд ухаарлаараа, хайр инэрлээр, уучлах сэтгэлээр энэ өөрийнхөө өгөгдөл чадвар хэм хэмжээс давтамжтай холбогдсон энэ чадвар юугаараа би гэрлийн тодруулах үүрэгтэй юм байна. Би ч өөрөө ийм одоо хувь заяатай юм байна гэж анзаараад байгаа. Тэгэл ингээл гоё өөрийнхөө хувь заяа юундаа итгээд хэм юугаа анзаараад өөрийгөө бүр ингээд дотроосоо мэдрээд, дотроосоо аниртаад, дотроосоо хүлээн зөвшөөрөөд дотроосоо бүр ингээд өөртөө ян цав, яг цав нийцээд уялдаад сүлэлдээд ирэхээр дахиад нэг гоё юм хэлгээд сүлэлдээд ирэхээр
өнөөх бидний хүсэн тэмүүлээд идэг эд хөрөнгө мөнгө төгрөгч гэдэг юм уу те ирэх хүмүүсийн тооч гэдэг юм одоо юу гэдгийг одоо карьер юу ч гэдэг юм уу яг одоогонд би нэг хайхтар карьер алдар нэр хүрчээгүй л байна л да. Гэхдээ яг одоогийн миний энэ амьдралын юуны хувьд үнэхээр хангалттай хэмжээний зүйл ингээл өөрөө цаанаас урсаж орж ирээд байгаа байхгүй юу. Ирэх учрах хүмүүс маань хүртэл холбогдох хүмүүс маань хүртэл хэдий харь орны гадаадаас энэ тэндээс Франц юмнаас Германаас ингээл дамаа холбогдоод надтай ингээл цаг аваад ингэж байгаа ч гэсэндээ яг хөөгөл ингээл бодохоор өмнөх олон төрөл юунуудтай учиртай байсан сүнсэн биеуд надтай холбогдоод байгаа байхгүй юу. Тэгээл ингээл уулзаал ярилцаал гэхээр л учиргүй нэг бол хасгартлаагүй л нэг бол жигтэйхэн сансан байгаад л юм болгон бүр ингээд цаанаас зүй тогтлоороо учир шалтгаантайгаар л уус нэгдээд байна гэдгийг би та хэдтэй хуалцах гэсэн. Гэхдээ энд хүрэх гэж, энд ирэх гэж, үүнийг таних гэж, үүнийг хүлээж авах гэж би асар их олон зүйлийг туулсан, асар их олон зүйлийг өгсөн. Өөрийнхөө хэмжээнд өгсөн. Тэгээд одоо нэг гавьяаны хамралтанд гарлаа гэдэг шиг одоо яг өөрийнхөө зам мөр өөрийнхөө өвгтөл өөргийнхаа дагуу энэ хийгээд байгаа энэ ажил энд дамжуулаад байгаа давтамж хэмжээс бүгдийг чи би чи жаргаж хийдэг миний хобби байхгүй да. Тэгээд жаргаж хийж байгаа хэрнээл энэ олж байгаа ирж байгаа мөнгө төгрөг хүмүүсийн хайрлж хүлээж байгаа байдал миний өөртөө итгэл миний ирээдүй бүр ингэж тодтгон харж байгаа хүүхэд байхаасаа хойш зөвгөнсөн тэр юмнууд ингээл биелэлээ олох ингээл явж байгаа энэ мэдрэмж үнэхээр гайхалтай үнэхээр гоё үнэхээр сайхан. Тэгэхээр хэрвээ яг одоо танд үнэхээр хэцүү дааж давшгүй юм байгаа мэдрэмж эсвэл хэдий энэ сүнсний зам бэлэгдлийн зүйлээр аминдаал хичээгээл аминдаал яваад хахад нэг юм бараа нь харагдахгүй элсэн шурганд орцсон юм шиг төгсгөл нь үгүй далаадун сэлээд байгаа юм шиг нэг тийм ядарсан мэдрэмж байгаа бол цөхрөх шантрах мэдрэмж танд ойрхон ирж байгаа бол та миний хэлээд байгаа нэг анзааран цэгнэд үзээрэй. Би өөрийнхөө туршлагаараа тууллаараа танд үнэн зүйлийг чин зүрхнээс хуваалцаж байгаа шүү. Хэрв таны дотоод зүрхний дуу хоолой яг л энэ зам мөрөөр яг л энэ зүг рүү чиглүүлэн буй бол та өөртөө битгий эргэлз. Эргэлзэхийн хэрээр та цаг хугацаа өдөр хоногийг алдаад байна. Яг ирэх ирээдүйд та хизээ нэг өдөр тэр хүссэн зорилготой хүссэн газраа очих нь үнэн л дээ. Гэхдээ та өөртөө эргэлзэхийнхаа хэрээр цаг алдаад тойроо замаар яваад байна. Тэрний оронд өөртөө итгэвэл өөрийнхөө өгөгдөл хувь заяа энэ мэдрээд байгаа мэдрэмж энэ юмнуудаа итгэсэн шиг итэг. Эргэн тойрны чинь хүмүүс ялангуяа хайртай хүмүүс хэдий хэмэлж хазаж хэсэгчлэн таныг урж тастаж байсан ч гэсэндээ өөрөө өөртөө үнэн бай өөрөө өөрийгөө хайрлаа гэж хэлэх гээд байна. Тэгж чадах юм бол хорвоо ертөнц танд аяанда цохирлоороо таны хүртэх ёстой цаанаас нь хүртэнэ. Үйлийн үрээрээ тантай уулзах сайн сайхан тэр болгоныг замд чинь аяанда тосоод бэлдээ тавьсан байна. Яг одоо таны туулаад байгаа зүйл бол зүгээр л та өөрийгөө олох гээд байгаа, та өөрийгөө бэлдэх гээд байгаа, та өөрийнхөө хувь заяаныхаа зам өрөөр алхахдаа энэ бие сэтгэл бодол оюун санаагаал бэлдэж байгаа процесс шүү гэдгийг л ахин нэг нэхэн санаарай. Ахин нэг анзаараарай гэж хэлээ. Тэгээд мэдээж юм хоёр талтай. Зарим хүмүүсийн хувьд энэ арга билгийг тэнцвүүлэн явах нь туйлын зөв. Тэрийг үлийн зөвшөөрнө. Зарим хүний хувьд бол туйлын арга байгаад туйлын таван төгрөг, туйлын эд бараанда дулдуйтаад энэ насаа энэ чөлөө учрлаа дуусгах нь тэр хүний туйлын зөв буруутах аргагүй. Тэгвэл өөр онцлогтой, өөр өгөгдөл тамхтай, өөр ондоо үүрэгтэй төрсэн сүнсэн бие буюу гэрлийн дайчин таны хувьд та заавал бусд шиг байх албагүй шүү.
Та бусдаас ондоо замаар явж, та бусдаас илүү хад асган дундуур тууччиж, та бусдаас илүү хар шөнүүд дундуур гэлдэрч байж ич, та бусдаас илүү тодорч, та бусдад нөлөөлөө өгөх тэр хүчийг та өөрийнхөө дотроос бий болгоно. Таны хувьд зөв арга билгийн зөв тэнцвэр, зөв баланс гэдэг зүйл нөө байхгүй. Таны өгөгдөл, миний өгөгдөл энэ хувь заяа энэ л байхгүй да. Энэ бэлэг талыг одоо батлан даах гэх юм уу. Бэлэг талдаа хүмүүсийг хүндрэлтнийг хорвоо ертөнцийг нэг юм өөрийнхөө хэмжээндээ дэнслэн, баланслах энэ л үүрэгтэй байхгүй да. Нийгэмдэр хүн болгон багш, хүн болгон нэг мэрэгчлэлээр ингээд байгаад чаддгүй шүү дээ. Бүгд л гал хамгаалагч, зэрэг цагдаа, эмч, совилогч гээд өөрийнхөө чадварыг өгдлөөр явдаг. Тэгвэл та бидний хувьд энерги талдаа хүмүүсийн дотоод асч байгаа тэр буддизм тэр гэрлийг нь тоддох үүрэгтэй маш том гэрлийн их source те, маш том чиглүүлэгчд, маш том лидер те, маш том одоо манлайлагч юм шүү. Энийг эгогийн өнцгөөс хэлээгүй, зүгээр л яг тэр гэрэл мөн чанар үнэн хайр нэгүсэл талаас нь хэлж байгаа юм. Үүнийг өөртөө нэхэн санаарай. Та заавал бусд шиг байх албагүй. Та заавал бүх зүйл дээр тэнцвэрийг барих хэрэггүй. Та бол та. Тэд бол тэд. Хорвоо ертөнц бол хорвоо ертөнц. За тийм ээ. Яагаад энэ зүйлийг ер нь хэлсэн бэ гэд би сая өөрөөсөө анзаарлаа гэсэн чинь энэ далд ертөнцид гэхүү одоо энэ бэлэг талд яг үнэн мөн чанараараа үнэхээр цэвэр ариун сэтгэлээрээ тодрон байгаа гэрэл тун ховор байна. Би нэг өөрийг агуу мундаг гэсэн утгаараа энийг ингэ шүүж хэлээгүй шүү. Зүгээр л надад тэгж мэдрэгдээд байна, надад тэгж дамжуулагдаад байна. Чихтэйг л мундаг нэр хүндтэй багш байх юм. Чихтэйг л агуу гигантэн байх юм. Чихтэйг л мундаг доороо тэдэн олон мянган шавьтай тийм сургалт юм хичээлдэг гэх юм. Уулзаад яриагийн сонсохоор учирлаад харцсан ширтгэхэр нэг зүйл дээр гогдоотой, нэг зүйл дээр дэгээтэл байх юм. Яг нь надад ч гэсэн асуудал байгаа л да. Гэхдээ түүнийгээ ч хүлээн зөвшөөрөх завдалгүй. Тийм ээ, би болвол тэр шүү дээ. Тийм ээ, би чинь энэ шүү дээ гэж их л бадрангуй, их л омоглон, омойл одоо явах юм л да энэ одоо хүмүүсийг манлайлаад байгаа, нийгмийг түүчээлээд байгаа энэ багш нар энэ хүмүүсийг харахлаар мэдрэхлээр тэгэхээр тод гэрэл тун ховор харагдан байгаа мэдрэгдэн байгаа болохоор таныг би тодрооч гэж хэлээд байгаа юм. Таны орон зай, таны хэм хэмжээс, таны үг яриа, таны үзэл бодол, таны тэр үнэн чанар энэ хүн төрлөختөнд дутаад байна. Танаас тусламж авах ёстой тэр хүмүүс тэр сүнсэн биенүүд үгүйлээд байна. Ойлгож байна уу? Хэрвээ өөрийгөө та зэгцлээд болсон бол, өөрийгөө анзаарч мэдээ таньсан бол өөрийг хариуцлагаа бүрэн гүйцэд авал та. Өшөө илүү бусдын төлөө, өшөө илүү энэ өргөн хорвоо ертөнцийн төлөө энэ нэг мөчүүхэн энэ амьдрал туулал юугаа
зориулах гад нэг үзэлтэй. Хариуд нь та ямар ихийг авна гэж. Ямар их зүйлийг олж харж танина гэж. Ямар их замыг яасан илүү бусдаас хол илүүгээр туулж чадна гэж. Гэхдээ та үнэн болохоор таны дотор даруухан байна. Гэхдээ та гэрэл болохоор таны дотор амар амгалан байна. Тэр үед гэсэн үг. Гэхдээ та өөрийнхөө энэ цэвэр ухамсар юугаараа зөв холбогдсон болохоор та зоригтой, цэгцтэй, шулуухан байна. Хэний ч өмнө. Тэгэхээр та өөрийгөө гэрэл гэдгийг аль хэдийн мэдэрсэн бол бүр илүү дотор, бүр илүү гэрэлт. Та нарийн хорвоо ертөнц дутаж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Ярил өчнөө юм байна л та. Гарах гал ихтэй шиг ингээд яг энэ сэдвийг хэцэг тавьчихъя. Хартаа би сая хэдхэн хоногийн өмнө энэ Мишелийн офис ажлынхаа өмнө замын эсрэг талд хоолнд орлоо, Солонгос хоолнд 2-3 хоногийн өмнө. Тэгээ найзтайгаараа байж хата би өөртөө дахин нэг юм шат дахин итгэсэн байхгүй юу? Өөртөө дахин шат дахин үнэмшсэн. Өөрийнхөө дотор дуу хоолой, мөн чанар, сүнс гэл бүхэлдэн гэсэн үг. Бодгал тэр чигтээ даяарна гэсэн үг. Яагаад юунаас болж гисэн гэхээр сэжүүр нь маш энгийн юу байсан гэхээр би хоолой идэн байхдаа хязгааргүй амар амгалан байсан. Тэр яг нэг эд хүмүүсийн буужгандаг цайны цаг байсан л да. Эд нийгэмдэр уулзаж байгаа шүү дээ. Тэгээд эд ажлын өдөр. Тэгэхэд би хязгааргүй тайван амар амгалан, хязгааргүй аз жаргалтай байсан. Ирээдүйд хин надад яаж хандах, хинд би яаж туслах, түүнийхээ хариуд ямар зүйлийг би хүлээн авах, ирээдүйд хаана очих, мөнгө санхүү талаасаа, алдар нэр хүнд талаасаа ч гэдэг юм одоо юу гэдгийг ирээдүйд хийх үйл талаасаа, энэ мөн чанар юм сүнснийхээ заммар туулал талаас бүх юмд ингээд туйлын сэтгэл хангалуун байсан байхгүй юу? Хэдийгээр яг одоо би айхтар юм овоочцоосон амжилт нэр хүнд хүрчээгүй ч гэсэндээ зүгээр л тун утахгүй ирнэ гэдгийг би зүгээр л зөнгөөрөө мэдэрч байгаа тэр бүгдийг. Тийм болохоор ихээ гоё тайван байсан. Нөгөө талаас би яг одоо мөч энэ одоо цагтаа өөр дээр оршиж айх айдасгүй үнэн байгаа болохоор худлаа ямар нэгэн эго юмдаа дулдуйтаж хөөрөлгүй өөртөө оршиж исэн болохоор тийм гоё амар тайван байсан гэж би өөрийгөө дүгнсэн. Мөн өөрийгөө би ингээд цухсгаа нэг зүйлтэй анзаарсан нь цонхоор хоол идэж байгаад харсан чи 10 метрийн цаана зам дээр битүү машин ингээд үгчрээ яг нийгэм ингээд эд өрнж байгаа байхгүй хүмүүс. Тэр хүмүүсийн байр байдал, энерги юуг нь мэдэрсэн. Та хэд угаасаа мэдж байгаа. Өнөөдрийн өдөр хоног хоолны төлөө, ахуй амьдралын төлөө, өр хүүхдийнхээ төлөө стол алалцаж тэмцэлдэж хичээж туулж байгаа хорвоогийн хоног өдрүүдийг барж байгаа. Энийг буруутгах гээгүй шүү. Үнэн би ч гэсэн тийм л байсан. Манай аав жирч тийм, манай дүү ч тийм. Зүгээр миний хэлэх гээд байгаа юм нь энэ өнөөдрийн миний энэ олдсон хувь заяа төгрөг надад ирсэн энэ ерөөл буян хишиг, энэ өмнөх төрөл юмнуудын маань буян заяа, энэ өвөг дээдсийн маань ерөөл хайр, энэ хорвоо ертөнцийн хувь хишиг ямар гайхалтай эгэлгүй юм бэ?
би энэ нийгмийн дунд ороод яг адилхан ажил хийгээд ингэ явж болно л да. Ингэснээр би муу болчихно гэж хэлээгүй. Юу хэлэх гээд энэ гэхлээр яг тэр давтамжинд орох юм бол би яг амьдралыг, би яг өөрийнхөө зорилгыг яг тэгж л харж, яг тэгж л сэтгэж, яг тэгж л давтамжинд даруулж амьдрах гэдэг байгаа байхгүй юу? Өөрийн мэдлгүй. Сүргийнхаа, нийтийнхаа, нийгмийнхаа системээр химнэлээр. Тэгвэл би яг одоогийн нөхцөл байдалд би дуртай цагтаас ирж, дуртай үедээ босч, дуртай үедээ унтаж, дуртай хоол хүнс эдэлж хэрглэж байгаа. Тэгээд дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийж хүмүүсийн нүдэнд нь гэрэл, зүрхэнд нь хайрыг өгч чадж байгаа энэ хамгийн том баяр баясгал. Хамгийн том үнц юм. Би тэндээс мөнгө авах уу байна уу? Тэр 2 3 5 дугаар асуудал. Хамгийн гол нь намайг хоолж байгаа, миний нэрчин, миний сүнсийг хоолж байгаа зүйл нь тэр урам зориг, тэр хайр, тэр чөлөөлөлт. Тэгээд би энийг л тэр нийгмийн үедээ жишсэн төдий байхгүй юу? Тэгээд л ямар сайхан юм бэ? Энэ ерөөл хов тавил. Энэ үеийн өрийн шүтэн барилдлага. Энэ хорвоо ертөнцийн зүй тогтол гэцэг ямар эгэлгүй байдаг юм бэ гэж хүлээн зөвшөөрсөн. Та хэдий гаач гэсэндээ магадгүй миний хартал нэг хэд алхмын л хард байгаа бах. Тэрнээс биш би бол та хэдээс ингээл хол тасрал үсрээл нөө биш шүү. Би яг энэ хард та хэдийг л алхаж явж байгаа гэж би мэдж байгаа болохоор хурдхан гүцэд ирээч, хурдхан энэ гоё мэдрэмжийг аваач л гэж хэлэх гээд байна. Хурдхан наад одоо давтамжинд байгаа одоо муухай юм даа гэж хэлээд 3D давтамж гэх юм уу, одоо юу гэдэг юм. Энэ материалын сэтгэлгээ гэх юм уу, энэ зүйл энэ юунаасаа оюун санаа ухамсарын хувьд шат дахиад гараад ирээч. Тэрний нууц нь танд л байгаа. Тэрнийг давах түлхүүр нь танд л байгаа. Бүх юм таны дотор л байгаа шүү дээ. Тэгж чадах юм бол та амьсгаа авах шиг уужирнаа. Тэгж чадах юм бол та ангаагдах шиг, аврагдах шиг мэдрэмжийг авнаа л гэж хэлэх гээд байгаа юм. Сайхан шүү, сайхан. Одоо би тэр туулж, зовж, зүдэрч явсан 10-аад жилдээ. Одоо би тэр өвхөж гатаж, уйлж дуулж байсан тэр хоног өдрүүддээ. Одоо би манай гэрийнхэн аав ээж хайртай дотны хүмүүс ирээд надаас миний хүү чи яг яатсан юм бэ? Имлэг явах уу, яах вэ ийх үү гэж үнэхээр хэцүү байдал би тэднийг оруулж исэн да. За хүн лимчин тэнийг орлогуудыг амиа зөвлөх гэж хийж исэн да. Тэнийг явсан да. Би одоо баярлж байна. Тийм байсан да би одоо өөрөө бахархаж байна. Яагаад тэгэхээр би тэр үеэс аль хэдийн таваад нэг ш талхам алхацсан. Тийм нөхөнд унахгүй би тархлааг өөрийнхөө бодол оюун санаа зүрх сэтгэл дотоод мөн чанартай суулгачихсан. Тэр зүйлүүд тэр хүнд хэцүү шатууд маань өнөөдөр намайг энд авчирсан. Ирээдүйд намайг тэр цэг дээр хүргэнэ гэдгийг би маш сайн мэдж байгаа болохоор одоо би бүх зүйл талархаж байна. Бүх зүйлийг хайрлаж байна. Бүх зүйлийг багтан баясаж байна. Бүх зүйлтэй уусан нэгтмээр байна. Сэргөөцөлдөх, барьцалдах, дээр доор орох ямар ч хүсэл алга. Бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа чигээр нь хайрлаж, болох бүтгээр нь л байгаа бүхнээ хуваалцмаар байна. Саяхан. Ээж маань шүн үүрээр санаан зовсондоо миний өрөөнд орч ирээд.
Ойлаад. Миний хүү чи энгийн байж болохгүй мó? Бусад шиг энгийн сайхан ажил хийгээд хамт олонтой явж болтгүй мó миний хүү? Олон жилийн сүнс юм гэж явлаа шүү дээ. Ээж нь ойлгохгүй байна. Манайханд ийм хүн байгаагүй. Би тэр мэдэхгүй байна. Миний хүү хайрын залуунасаа хайрын үнэт цагаа өрөөд байгаа юм шүү. Хүн ганцхан л амьдрын штэ гэд миний мууж яг өөрийнхөө өнцгөр яг өөрийнхөө юугаараа л хүүгээ хайрласандаа л хэлээд гэхдээ ийшээ яг зүрхлөө зоогдтол өөлж мэгшиж хэлээд хамгийн айхтар хатуу чанга үг нь юу байсан гэхээр зүв шиг шивсэн үг нь юу байсан гэхээр муу амьд явахаар сайн үг гэдгийг чи тэгвэл тэгэхэд үхчихсэн бол арай дээр байх байсан гэж ээж минь албаар намайг хатгаж л хэлсэн л дээ. Ээж маань хэлсэн үнцэг болохоор бүр ингээд бууж өгч шантарсандаа хүүгээ ингэж хэлсэн үнцэг байсан. Тэгвэл түүнийг нь би юу гэж авсан гэхээр намайг улам илүү тодор гэж байгаа юм байна. Улам илүү өөрийгөө өөртөө үнэмш гэж байгаа юм байна. Улам илүү энэ хувь зайнда эзэн орш гэж байгаа юм байна. Улам илүү хорвоо ертөнцийн бууж өгч хүлээн зөвшөөрч уусан нэгт гэж байгаа юм байна гэдэг тэр өнцгөр би хүлээж аваад тэгээ түүнээс хойш маш сайн хичээсэн, маш сайн хайрлсан, маш сайн хуваалцсан. Одоо би ээжтэй баярлж байна. Ээжийнхаа тэр хэлсэн үгэнд муу амьд явахаар сайн өөх гэж хэлсэн үг. Би тэгээд уналттай хэцүү явж байхдаа аавыгаа дагуулад нэг мундаг бүүд ирсэн. Чихтэй их мундаг зүнжлэхийн талааны шилдэг оролцогч яасан гэсэн. Би өвхөж байгаа шүү дээ дотроо. Учраа олохгүй амьдаа явж байгаа. Үүдээр орохыг харсан чинь зургатаар харсан царай. Аавтай амьдаа хэлж аавын айгуу мундаг хүн гэсэн. Энэ гэдэг гэсэн. Хүүдэн туслах баг. Тийм гэдэг. Орсон, уулцсан. Тэр нөгөө онгод юга буулгаагүй надтай зүгээр ингийн нөгөө чулуун мулгаяд ярьсан. Харамсмаар нэг юм би мэдэрсэн тэр үзмэр залуу байсан. Тэр залуу намайг ердүүл нэг юм бодлынхон хүрээнд итгэл нэг юм худал итгэл үнэмшлийнхаа хүрээнд дүгнсэн. За юу идвүгээд надаас сонссон. Би йог хийдэ йог бяцлах юм багш гэсэн. Тэгсэн чинь биеийн хилэмжийн өмнө гинтгэн сонирн болол. За ахын дөө гэд уг нь насаа оролцуулсан л. За ахын дөө чамд л гэж хэлээ. Йог бяцлахлаа орхи. Йог бяцлахлаар явсан ихэнх хүмүүс галзуугийн шар эдний имлэг эсвэл гай таарад энэ сайхан заяа төргөөс азаацсан байдаг юм шүү. Ахын чамд л гэж хэлэхэд явж ажил олчихъя. Аха гэж манай аавар бүр ингэж чичил зааж хүүт чинь би үнэнгийн хэлчихье. Авгаа гэж би хэлмээр байна. Гэт над руу миний итгэл үнэмшил, миний бүх урам зориг бүгднгийн ухчаад надад тэгж хэлж ирсэн байхгүй юу? Тэг яг тэгж хэлэхэд нь би зөрөөд аав руугаа харахад миний аавын итгэл алдарж байгаа. Маш олон жил хүн өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг олох гээд хүч хатаад уйлж дуулаа явж хахад маш сайн нэг хүн дээр очлоо гэхэд нөгөө хүн нь тэгж хэлэхэд аавын маань гаргасан тэр харц би одоо хүртэл маш сайн санагдав. Тэр болгонд би талархаж байна. Энэ хэцүү болгондоо би баярлж байна гэж хэлэх гээд байгаа юм шүү. Энэ хэцүү болгон чинь таныг, чамайг, намайг ирээдүйд хүн болгоход нь хүчжүүлж идэг маш том үүд хаалга, маш том шат юм байна л гэж ухаарлаа би та хэдтэй уулзах хүссэн юм. Одом оршлон юм болгоно учиртай байдаг юм байлээ. Ухаад таниад мэдээд авах юм бол уулзах учрал тань. Угтах ирээдүй, угтах хором өчүүд тань. Бүгд л учир шалтгаантай. Нэг сэжүүрийг танд өгөх гээд хэлэх гээд байдаг юм байлээ. Уг мөн чанарыг чинь тодруулах тэр хайр нуугдаж байдаг юм байлээ.
ухааруулн таниулж мэдүүлэх тэр сургамж агуулгадсан байдгийн бэлээ. Гэтэл үүнийг ойлгож танихгүй байгаа нь бид өөрсдөө л харанхуй муухайг нүдэ дарцсан байдаг. Худал итгэл үнэмшил эгонд автцсан байдаг. Өнгөрсөн дөөгөө хитрхийх зуралдаад идэг. Хүн гэхээрээ заавал ийм байх гэсэн давтамжиндаа өөрийгөө хүчлээл бариад идэг. Гэтэл хэрэг дээрээ та бид бүгдээрээ хязгаар үгүй гэрэл, хязгаар үгүй ухамсар, хязгаар үгүй хайр юм шүү. Үүнийг ийм байх ёстой, тийм байх учиртай гэж өөрийгөө бариад үүнээсээ болж зовоод байгаа хэргийн гол шалтгаан танд өөрт чинь л байгаа. Энэ итгэл үнэмшил, энэ бодлын давтамжинд чинь л байгаа. Өөр бусдаар бол энэ өргөн хорвоо бид нарыг зүгээр л хайрлсан шиг хайрлаж, өгсөн шиг өгж, титгэсэн шиг тэтгэж байгаа. Хэнийг ч нэгийг ч ялгал үгүй шүү. Бүгднийг. Агад та нар миний яриан дээрс хэлж байгаа зүйлээс дүгнэх бах. Энэ залуу ямар мундаг гэгээрээ байж гэдэг юм. Ямар мундаг гэгэрлий танаа байж гэдэг юм. Тэгвэл би танд өөрийнхөө яг үнэн төрхийг хэлээд өгье. Би огтхонч гэгэрээгүй. Би огтхонч гэгэрлийг хүсээгүй. Би юу хүссэн бэ? Би үнэнийг хүссэн. Би энэ дотор байгаа, өрнөд байгаа тэр бужигнаад байгаа, цодолтоод байгаа, үхэж хатаад байгаа асуудал бүхнийг танихыг хүссэн. Тэр аяллахаа үзүүртэй би өнөөдөр танд нэг зэргийн имийг л ярихтайгаа болцоод байгаа юм. Тэрнээс биш болвол би гэгэрэгч нь биш. Тэрнээс биш болвол би хин нэгэн агуу их багш нь биш. Тэрнээс биш болвол би хин нэгэн соён гэгэрүүлэгч янз бүрийн нөлөөлөгч инфлюенсер одоо юу гэдгийг те. Тэр нь огтоосоо биш шүү. Би бол зүгээр л тантай адилхан нэг сүнсэн бий, гэрлэн бий. Таны л адил, бусдын л ижил. Зүгээр л өөрийгөө таньсан төдий. Таньсан төдий. Гэхдээ болоогүй байна. Надад туулах ёстой цаашдаа зөндөө зам байна. Мэдэх ёстой маш олон зүйлүүд миний дотор агуулгадсан байна. Дөнгөж аялал маань эхэлж байгаа гэж би харж байгаа. Тэгэхээр би тантай аваа адилхан байгаа юм бол та яагаад ирээдүйд нэг өдөр надтай ив ижилхэн зүйлийг ухаарч таньж мэдэж болохгүй гэж. Би өөрийгөө танаас октоос ангид авч үзээгүй шүү. Октоосоо багшийн төвшин, октоосоо тэр дээд хэмжигдэхүүний төвшин тавиагүй шүү. Яг адилхан тантай ижил гэж би утгаар хэлсэн, ярьсан, өгсөн шүү. За тийм байна. Манай энэ цагаан шамцтай эмэгтэй юм асуух гээд байна уу? Хэлэх гээд байна уу? Баярлалаа багш. Хэл гоё болтолч. Би яах вэ зүгээр. Бяцлахад яах гэж би хийдэг талаар ярьдум гэж бодлоо. Бяцлахлыг ер нь тийш нэг тэр нэг бөөгийн чи хэлсэн үг. Таны очиход ярьсан бөөгийн хэлсэн үгтэй холбоотойгоор. Энэ дээр ингэмээр байна. За та уучлаарай. Уучлаарай. Би таныг төр хоошлуулаа. Та дараа 7 хоногт хичээл дээр ороод ирээж хойлоо дараа 7 хоногт энэ гоё сэдвийг үргэлжлүүлээд бүр өргөн цар хүрээнд яридэх үү? Бусдаагаа хуваалцаад, ярилцаад цаг гарan 2 цагийн туршид дараагийнхаа 7 хоногийн уулзалтан дээр яг энэ таны ярих гээд байгаа сэдвийг үргэлжлүүлээд ярих гэж бодож байна. Болно. За тийм. Зүгээр одоо ингэж би яг ингэж өөр анх удаа орж ирж байгаа юм те. Тэгээ ингэж хараад байж л таажаал. Ер нь ангийнхнагаа идэвхжүүлээд энэ хүмүүсийг юм ойлгуулад үнэхээр за би ингээ гэдэг нэг сэтэл юм байна гэж ойлгоо. Ер нь хүн ярьж иж л ойлгоо. Тэгэхээр
сайн хүмүүсийг ингээд өөрсдийг нь яриулаад тэрэн дээрээс бусад хүмүүст ингээд айгүй яах ойлголт авах гой санаанууд гарч ирдэг гэж бодож байна л та. Тэгээ яг ингээд сонсоод байхаар зарим юм тогтоохдохгүй байгаа гэж магадгүй. Би бол багш таны хэлсэн юмуд ингээд яг ойлгоод байгаа боловч яг дараа нь юуны талаар ярьлаг бол яг нэрийн бас санахгүй гэж магадгүй. Яг миний хүн санал. За манайхан сүүлийн нэг 5 минут 4 минут хэрэгтэй хугацаа үлдсэн байна. Саяны ярьсан, дамжуулагдсан, хэлсэн зүйл дээр эсвэл өөр төрсэн сэтгэлдээ хаваалцах манайханд хүмүүс байна уу? За би хавалт. Саяны одоо таны ярианаас одоо би ингээд маш гүн төлөв рүү мэдрэмж рүүгээ дотоод руугаа одоо зүрхнээсээ тийм энэ тархин дээрээ биш зүрхнээсээ л сонслоо л доо. Харин надад төрсөн мэдрэмж нөгөө нүрээ дараад гомдсон байсан сүнс маань өндийж ирж байгааг мэдэрлээ. Тэгээд дотор чичирч бас хамт нөгөө нэг юу н ирчмэр чинь бас давхар ангаалт цэвэрлэгээ хамт орж ирж байна. Миний хөл гараа үзүүр бадаараа чихтэйхэн зүгээр. Би өөрөө бас нэг тий энергийн юунд бас нэлээд орсон байна сая. Тэгэл татраас зүгээр тийм ээ л гэл. Ер нь тийм л мэдрэмж. Нөгөө яриа болгоноор өнгөж яриа болгоноор ч нөгөө нэг ингэж сэргэж өндийж байгаа мэдрэмжийг авлаа. Тэгээд тэлж байгаа мэдрэмжийг бас маш өндөр авч байна. Нөгөө мэддэг үежээч мэддэггүй юм шиг дарддаг. Анзаарсан байжээс анзаараагүй юм шиг орхидог. Тэр бүхнийг л маш сайн юу яж л та эргэж бодож юм л та. За яг хэвдээ дараа за гэд ингээд дамжуулалт ч юм уу мэдрэмж нь ороод ирж хахад тэрийг тархиараа эсэргүүцэж зүртэг. Тэр мэдрэмжүүдээ маш их авлаа сая. Гэлаала талархлаа танд. Ер нь бол яг энэ л байгаа юм л. Энэ миний одоо хэлээд байгаа энэ зүйл зүрхнээс цэвэр гарч байгаа юм. Тэрнээс шүүл тархиар дүгнэх юм бол мэдээж бусдыгаа яриулъя, хамтдаа ингээл тэгвэл хүртээлтэй ийм юм тэгвэл ингэн тэгнэ мэдээж байлгүй яг. Гэхдээ энэ яг дамжуулалт энэ зүйл яг энэ мөчт бол гаргах гал шахаад л ингээл байгаа байхгүй. Одоо жишээ нь сая хэлж явах одоо дамжуулагч чад өөрийн мэдлгүй миний гар хөлийн үзүр бадаараа нүүр ам улаагаал энерги юу орж ирэл. Тэгэд энэ давтамж вибрац нь таны энергийн бие таны юунд дотор хуржил байгаа. Энэ бол ерөөсө марахын аргагүй бодит үнэн зүйл байхгүй юу? Тийм. Тэгэхээр талархлаа сайхан мэдрэж зүрхээ чагнан хүлээн авсанд тархиараа эсэргүүцэж эгоогоороо хаалт хийж худал итгэл үнэмшлээрээ булзайруулан мушгиж өөрийнхөө дотроос хазаалгаагүйд чин сэтгэлээсээ баярлалаа. Бусдад ч гэсэн баярлалаа манайхаа. Тэгээд цаг дуусчихээн. Тэгээд нэг зүйлийг гяс хэлээдэх юм. Мэдээж альва зүйл нь нөгөө өгөө авааны тэнцэтгэл гэж байгаа. Өнөөдрийн хийж байгаа энэ ярилцлага цаашдаа хийх яриа болгон маань нэг юм та хэдийн маань талархсан сэтгэлийн чин сэтгэлийн өргөл барьцсан дээр явагдах учиртай. Та хэд маань авсан мэдсэн олсон зүйлээ, ухаарсан зүйлээ чин сэтгэлээсээ талархан 5 төгрөгөө одоо шилжүүлэхийнхаа сацуу маш ихээр талархсан сэтгэлээ өгөж гэмээр буцаага та түүнээс их зүйлийг одоо надаас биш шүү. Энэ хорвоо ертөнцөөс авах тийм хууль, тийм юм байдаг. Тэгэхээр та хэд маань энийг зөвөр ойлгоод ягаарай. Тэгээд баярлалаа. Дараа 7 хоногийнхоо 5 гарагт энэ цагтаа энэ өдрөө эргээд уулзъя бүгдээрээ. Чин сэтгэлээсээ баярлалаа. Чин сэтгэлээсээ хайрлалаа. За. За сайхан амраа.